За сайн байцгаана уу өрхөм хүндэт сонсогчдоо. За миний бие сувг дээрээ сонсогч та бүхэн сонсоход амар байх болов гэж бодоод зохиолуудаа дандаа бүтэн оруулдаг байгаа шүү. Тиймээс та бүхэн маань сувг дээрээ хэрвээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe-а дарахаа мартаоцай. За мөн description хэсэгт харагдаж байгаа миний хаан банкны дансанд сэтгэлийн хандив илгээж болно шүү. За энэ удаад мөн адил цэндийн байгалмаа зохиолчин нэгэн сайхан зохиолыг та бүхэнд бүтнээр уншиж хүрэхээр бэлтгэлээ. Зохиолч цэндийн байгалмаа. Зохиолыг уншсан Цэдэн Содномын зол жургал. Замлан хорвоо. Чамин сайхан ажилдаа ирэн юу ч бодож санаалгүй ажилдаа орлоо. Угаасаа тэр нэг их зөөлж бодоод байдаггүй аж. Өнөөдрийг хүртэлх түүний амьдрал бусдаас өөр байсан болоод ч тэрээр амьдралд дурлаж шунаж байсангүй. Бага байхдаа өөрийгөө анзаардаггүй, анзаарсан ч мэддэггүй байсан юм уу? Нэг их сүд болж элдв зүйл боддоггүй байж. Анги ахах тусам охтууд нь хөвгүүдтэй үерхэж найзлаад ирэх үесэл өөрийгөө үеийнхнээсээ хит намхандаа гутарч гундаг болов. Ангийнх нь түүнийг чамд нэр чинь их гоёдчихжээ. Чамайг чамин сайхан гэх юм бол энэ хорвоо дээр муухай охин гэж олдгоо байх нэ? Гэхэд бүгд инээлсгээхэд чамин сайхан ичсэндээ өөрөн ирэхгүй уйлчдаг байв. Анги ахих тусам тэрээр ангидаа явхад хэцүү болсон тул үүнийгээ аавдаа хэлэхээр шийдэн нэг өдөр хоолоо идэж суухдаа зориг гарган хэлэх гэтэл аав нь мөн л сохтуу байсан тул чимээгүйхэн дотроо мэгшээд хинч байхгүй хувь заяандаа гомдон хоол идэхээс ч дургүй хөрөв. Нэг өдөр тэрээр урд өдөр нь овоо орлоготой байж усанд орсон болохоор өөртөө л гоё харагдан хэрэндээ гангалан толгой дээр хизээч молоод хадгалж байсан улаан том цэцгэн боолтоо дээргэгч нь боогоод хичээлдээ явлаа. Гэтэл ангийнх нь түүнийг бүүрч ихээр шоолон чи яг цэгээ авгаа шиг харагдчихээн хэмээн элдвээр хэлэн урд хожид хизээж тэгж байгаагүй ихээр шоолцгов. Чамин сайхан тэсгээ болон гүйж гараад шууд хичээлээ хаяхаар шийдлээ. Тэрээр аавыгаа ирүүл байсан нэг өдөр "Аава, би сургуулиасаа гармаар байна." "Яасан гэж?" "Надад үнэхээр хэцүү байна. Би яагаад ийм төрчихсөн бэ?" хэмээгээд уйлахад аав нь толгойг нь нилээд "Миний охин ямар байлаа ч гэсэн аавдаа бол хамгийн сайхан охин юм шүү. Битгий худлаа яар. Би танд сайхан байгаад яах юм? Манай ангийнхан намайг нэр чинь гоёдчихсан байна гэд шоолцоогоод байна штэ." хэмээгээд бүр ихээр ихэр татан уйлах нь тэр. Цэвэг яах учраа олохгүй тамхиа нэрэн гэрээс гарав. Гадаа тамхилж зогсонгоо охиноо өрөвдөгч шиг. Уг нь хүнд ч гэмхаргүй нэгэнсэн. Цэвэг нэгэн үйлдвэрт ачигч хийдэг байлаа. Үйлдвэрийнхээ бүсгүй болох сайхнаатай залуу улсын хоройгүй сэтгэлээр дурлалын хөшиг татаж билээ. Сайхнаа бүсгүйч хөл хүндтэй болж цавгийн сэтгэл цээжэндээ тогтож ядан хөл нь газар хүрэхгүй шахам хөөрч гүйсэн нь саяхан. Гэтэл охин нь төрөөд 2 нас хүрэхэд нь одоо хүүхэд болох нь мэдэгдэв. Нэгэнт мах цусны тасархай болохоор тийм байлаач өхөөртөм хөөрхөн хайр татсан нэгэн байлаа. Охиныг 6 нас хүрсэн тэр нэг өдөр төрсөн өдрийн ороо охиндоо дуртай бэлгийг нь аван нэртэл охин нь гэртээ ганцаараа бүртэлцэн сууж байх нь тэр. "Миний охин ээж нь хайчсан юм бэ?" "Мэдэхгүй. Танд энийг өгөөрэй гэсэн" хэмээгээд атгасан цаасаа сарвааснаа. "Ээж намайг үнсээд энэ мөнгийг өгөөд дуртай юм аваарай, ээжигээ уучлаарай гэд уйлаад гарсан." Гэхэд нь цэвэг хуудас цаасыг сандран дэлэхэд "Та хоёр намайг уучлаарай. Би амьдралтай болсон." Цэвэг ууртаа нарахгүй бүх уураа тэр өчүүхэн цаасанд гаргах гэсэн мэт хамаг хүчээрээ базан хөмхийгээ зуухад чамин сайхан аавыгаа хараад айсандаа уйлчхав. "Дуугаа байгаач чи юундаа уйлсан?" хэмээн хашгирахад айсандаа таг дуугай болон чимээгүй мэгшин уйлахад цэвэг бүрч ихээр хашигчин "Яасан муу ёртой эн чи чимээгүй ол гэхийг дуулахгүй байна уу?" хэмээгээд ширээ шаахад чамин сайхан айсандаа хөөгөлдөөгээ тэрвэрэн буланд шигдэн суулаа.
Цэвэг охины төрсөн өдөр тэмдэглэн хэмээн авсан архиа задлан шилээрэн залгихад нүдийг нь даган нулимс хорсгон урсна. Тэрээр хөлдөө тааралдсан сандлаа өшөгчөн ширээн дээрх зассан эдэг нураан хашгичав. Чамин сайхан аавынхаа энхүү төрхийг хараад бяцхан зөрхөн цээжиндээ багтахгүй овоолцон чичрэн суун. Цэвэг хашгичин хамаг бүхнээ сэндийлж нөгөө архиа нэг гартаа барьсан чихтэй гуд залгин яг л галзуу солиотой хүн айтаа авирлан амандаа хараал урсган байснаа сая гинэт охиныг хараад очин мөрнөөс нь бахим гараараа атхан босгож ирээд ихтэй гологдчихоод юундаа игрээд байгаа юм чи? Чамаас олж миний амьдралч сөөрлээ. Яг одоо зайл. Тэр ихийг олж ир. Би хаанаас олох юм бэ? Аава химэн чамин сайхан ээрэн барин асуувал хаанаас олохоо чи өөрөө мэдэхгүй юу? Зайлаад өг. Чамайг хармааргүй байна. Чамин сайхан аавынхаа энэ авраас айсандаа хөдөлж чадахгүй бүлтгэнэн өөдөөс нь доглон нулимстай нүдээр харан зогсно. 6 настай охинд дэндүү ахадсан шийтгэлийг зогсоох буянтан нэгч байсангүй. Цэвэг хэдий охиноо хөөсөнж гараасаа тавьсангүй. Ийхүү орилж саяныг унтав. Чамин сайхан 2 хацраа хорсож улаатал уйлсанж айсандаа түүний нулимс нь зогсохоо мэдэхгүй урсан хорсгоно. Хамгаас илүү хайрлаж байсан аав нь одоо түүний хувьд айдаг хүн нь болох нь тэр. Ээж нь анхнаас нь л түүнийг нэг их тоодоггүй, аав нь л өмөрч хамгаалдаг байсан болохоор тэрээр аавдаа илүү ам. Ээжийг нь явсан өдрөөс хойш аав нь эрүүл өдөр ховор байдаг болов. Тэгээд л түүнд дагсан тавин элдвээр хилэн зодно. Харин эрүүл ирсэн үедээ юу ч дуурахгүй ганц хоёрхан үг сольжхоод л нэг бол зурагт хараад хэвтчихнэ. Эсэн бөгөөс сонин гарчглаад сууждаг болов. Иймэрхүү байдалтай өдөр хоног өнгөрсөөр охин сургуульд орох болоход тэр нэг өдөр аав нь урдынх шигээ чамин сайхныг сая нэг анзаарах шиг хичээлийнх нь бэлтгэлийг бэлдэн хоёул их л дотн байх болов. Чамин сайхан 5 дугаар ангид орох зун нь гэртээ гадаа угаалга хийж байтал гинэт хашааных нь хаалга онгойн ээж нь ороод ирэх нь тэр. Чамин сайхан ээжигээ хараад нүдэндээ итгэж ядан хөдөлж чадахгүй хөшөж орхитол ээж нь ч өөдөөс нь харж үл чадан хэсэг далдчиж байснаа. Миний охин ямар том болов вэ? Алив ээж нь үнсий? Химээгээд гараа сунгахад чамин сайхан хар хурдаараа гуйж очин энгэрт нь наалдан уйлжхан тэр. За миний охин битгий уйл. Ээжийн том охин. Тэрээр ингэж хэлээд нулимсыг нь нарчиж өгөхөд өөрийнх нь нүдийг ч мөн нулимс бүрхээд ирлээ. Аав нь ажлаас ирээгүй байгаа мó? Аав дандаа сохтуу ирдэг. Миний охин тэгэхээр найдаггүй үсттэй. Айж болохгүй юм шүү. Ийм том охин чинь. Би сурчсан юм уу? Сайхнаа үүнийг сонсоод битүүхэн шүүрс алдаад. Ээж нь та хоёртоо жаах юм авчирсан. Энэ миний охоо. Чи ээждээ. Тэр үгээ гүйцээж чадсангүй. Үнэндээ түүнд хэлэгч үг олдсонгүй. Гэрт орвол анх л түүний орхиж гарсан тэр гэр яг л янзандаа харагдахад босон ундуу сундууг цэгцлэн байтал чамин сайхан гарч бие засчгаад сандран орж ирээд. Ээжээ хурдан гараараа аав ирж гин. Сайхнаа сандран бушуухан хувцаа богнуулан гарахаар завттал хашааных нь хаалга дуурхан тэр. Тэрээр сандран хаачхаа мэдэхгүй байтал охин нь том өрөөний хаалга руу заан. Та энэний араар нуугдчих. Би аавыг буруу харуулж бай. Сайхнаад өөрийг бодох завдалж гарсангүй орж зогсвоо үгүй юу хаалга өшгчүн цэвэг ороод ирхэн тэр. Аав чинь ирж байхад гарч авахгүй юугаа хийгээд байгаа юм? Аава би энд юм хийж байсан. Та ийшээс уу хоолоо ид. Аав чинь ингэж байгаад өхөөд өгчгүүл чи яах юм аа? Их чинь голоод хаяад явчихсан. Тэгэд байгаа эцэг чинь байхгүй болчихвол чамд сайхан уу? Тэрээр ийхүү ойрлон хийж өгсөн хоолыг нь асгаж цутхан амаа олж ядан идэж байх хооронд чамин сайхан ээжигээ нуугдаж буй газар руу сэм харвал ээж нь бүр цаашаа шигдэн айсан гэмшсэн нүдээр хулганан ширтэн. Гөлөн хийгээд тийшээ юугаа нуучхад хараад байгаа юм. Химээх аавынхаа дуунаас цочин сандрахтаа бушуухан
Юу ч нуугаагүй аваа. За хоёулаа унтъя гээд гэрлээ унтраахтаа ээжтэй гараараа хэмээн дохиход сайхнаа ойлгон гитэн гарлаа. Сайхнаа сая гэрээс гараад нэг уртаар амсгаа автал дотор цэвгийн гэрлээ асаа хэмээн хашгичхан дуулдахад өөрийн ирэхгүй голоод явсан охиноо өрөвдөн цөрхрөн уйлхан тэр. Ивэ минь, хөөхий минь, энэ жаахан амтны бороо гэж юу байх вэ? Одоо айл болохоос эрүүл сарвал эргэтэн бүтэн хөөхд байгаа юм штэ. Хэмээн их хүний харамлангүй сэтгэлээр бодоод хэцүү байсан тул харихаар тэр нэгэн голомтын хаалгыг зөөлөн хаан явлаа. Чамин сайхан аавыгаа арай хийж унтуулж хаад ээжийнхэн авчирч өгсөн зүйлийг үзэх чин хүсэлд хөтлөгдөн үүднийхээ гэрлийг асаан үзвэл дүүрэн амттан байсанд туйлаас баярлан бушуухан нэг шоколад задлан амандаа хийгээд амтыг нь мэдрэх гэсэндээ бага багаар шүлсээ залгин тамшаална. Уусаа дуусгаар нь дахин нэг нүдийг авч орондоо ороод идэхээр бэлдээд аавыгаа сэргээчихгүй тулд гитэн орж өнөөх амттнаа гайгүй сайн нуугаад сая нэг санаа намран хөлсөө арчаад таата нарахгүй нэмсэглэн бүхэл зовлон гонгаа умартан жаргалтайгаар өнөөх жаахан шоколадаа бултгануулан шүлсээ бага багаар залгин иднэ. Идээд дуустал дахиад л идмээр санагдаад болох биш. Уг нь ингээд хадгалж байгаад хэдэн өдөр идвэл гоёо хэмээн бодосноо тэртээ тэргүй өөр гоё амттай зүйлс байгаа юм чинь хэмээн бодоод хүүхдийн нандин сэтгэлдээ дийлдэн өнөөх шоколадаа бүгдийг наван хажуудаа тавин идсээр сая нэг дуусгаад санаа намран нүдэн ч анилсан тул унтаад өгөв. Чамин сайхан хорвоогийн жамаар өссөөр. Аав нь хэдий урдын шиг агсан тавхаа байсан ч уудаг хэвээрээ. Тэгээд зогсохгүй ажилласаа хүртэл халагдан амьдрахад хэцүү болсоор. Харин ээж нь төр нэг өдрөөс хойш дахин ирсэнгүй. Эхэнтэй харуулдан хүлээдэг байсан бол сүүлдээ цөхөрч битгий гудамжинд тааралдж хасаа хэмээн боддог болжээ. Нэг өдөр аав нь өөрийн найз хэмээн мөн л ааваас нь дутуугүй аригчин нэг өвөгнийг дагуулan ирэв. Чамин сайхан түүнийг өвгөн хэмээн бодсон ч ааваас нь дүүг мэдээд иг маггүй шоолон хөхөрлөө. Чи яагаад эр хүн хараад маяглаад айлгуутаад байгаа юм? Аль бит хоёрт идэх юм хийгээдэх. Ааваа мах дуусчихсан. Хизээ дуусчихсан юм? Уржигдаар би танд хэлсэн штэ. Тэгээд өчигдөр юу үдцгээсэн болж байна? Чи юм олоогүй мө? Өчигдөр гурил хуурч идсэн. Одоо том болчихсон чинь хүмүүс хуучин шигээ ихийг өгөхөө болчихож. Тэгвэл гурил хураадах. Байн хуурсан гурил идсээр байгаад ходоод гэдэс ч өвдөөд хэрэг алга. Жаахан л гурил байгаа. Аваа, би ажил хий. Та надад ямар ч хамаагүй ажил олоод өгтөх үү? Хэц. Чамааг ажилд авах газар олох юм уу? Хүнтэй адилхан байсан бол үдэд юу гэж ингээд гуйлагчин царайлаад сууж байх втэ. Химээгээд амаараа шүсээ өсчүүлэхэд дагуулж ирсэн залуу. Цэвгээ, охиноо ингэхгүй шүү. Сайхан л охин байж тээ. Аав нь байж чи тэгж ярихгүй шүү. За чи юугаа мэддгийн? Энэ хоёрын сайхан гэж хаашаа харсан юм байдгийн? Тийм л юм бол чи ихнэрээ олгоод авчихаач. Химээтэл бат төвд чин. Гүй юу л да. За тэр яах вэ? Алив ганц хийгээч. Энэ сайхан охинд ажил олдохын төлөө. Аав нь төлөө хэмээн дултраатын хэлээд азхан цутхан өмнөхөө хүндрөв. Чамин сайхан байгаа гуйрлаа тэр хоёрт хуурч өчгөөд гэрээс гарan зах дээр очин өмнөө ууд тавин дуунуудаа дуулж эхэллээ. Хэр удасныг мэдэхгүй эрүүн цуцан ходоод нь хоршигнон чичрээд ирэхэд ууд руугаа харвал 1000 хүрэхтэй үгүйтэй төрөг харагцсанд урамгүйхэн мөнгөө хамж аваад харихаар явлаа. Гэртээ орвол аав нь гарахаар завдан байснаа зогт тусан. Юм идсэн үү? Үгүй. Юм олсон уу? Энэ л байна. Ердөөл үү? За. Энэ мөнгөөр бэлэн хоол аваад идчих. Хэмээгээд түүнд задгаан мөнгөнүүдийг нь өгөөд гарлаа. Чамин сайхан өгсөн мөнгийг нь тоолж үзтэл 200 хүрэхгүй төгрөг байсанд урамгүйхэн халаасандаа хийгээд шангаар ус хутхан уугаад гоанд цэвэрлэн үлдэгдэл хоол олж идэхээр гарлаа. Гараад танил гоанзандаа ортол хоол бичдэг хүүхэн элтэд баярлан ашгүй хүрээд ирвөө. Майныг идчих. Тэгэд ажилдаа ордоо.
Чамин сайхан өгсөн хоолны үлдэгдлүүдийг идээд үлдснийг нь аавдаа аваачиж өгмөр санагдахад уудахгүй хийгээд ажилд оров. Цэвэрлэгээ дуусгачаад аавдаа овоо их хоолтой ирж байгаадаа баярлан гэртээ ирвэл аав нь байхгүй. Харин өдрийн залуу ганцаараа байж байх нь тэр. Чамин сайхан авчирсан хоолоо мэдэгдүүлэхгүй хичээн бошуухан гаран үүднийхээ пинд үлдээгээд ороод иртэл Бата. Чи сая сайхан хоол өнөрдүүлчгээд хаашаа аваад явчих вэ? Аав хаана вэ? Мэдэхгүй. Цэвэг ах өнөөдөр ирэх болов уу та? Хоолносоо жаах өгчөлдөө. Жаахан байгаа. Аавд өгнө. Хизээ айлын эхнэр чинь нөхрөөсөө хоол харамлаж байсан юм. Нөхөр чинь өлсөд байхад хэмээгээд хүзүүгээр нь тэрвэрвэл чамин сайхан гайхан дуулсан үгэндээ итгэж ядан. Та сая юу гэсэн бэ? Хэмээн ээрч мууран асуувал хүнээ хэлсэн үгийг ойлгохгүй байна уу? Цэвэг ах намайг чамтай суу гэсэн. Тэгэхээр одооноос эхлээд чи миний эхнэр хэмээн хацар дээр нь огиутос хөрөм архитай амаар шүлстэн үнсвэл чамин сайхан нөгөө үнрээс жигшин зүхтаах нь бүхэл ингээд нэг л өдөр нөхөртөө болчихдог хэмээн хөөрөн аавдаа авчирсан хоолоо авчирч өгөөд ичингүүрэн доошоо харан зэрэгцэн суулаа. Чи ёстой хөөрхөн сайхан охин шүү. Чи бид хоёр сайхан амьдрнаа хэмээн худлаа үгсийг харамгүй цацхан тэр. Ёстой сайхан ойр дэгдэс гараагүйгээрээ цадлаа хэмээн хихрүүлэхэд амнаас нь өмхий ханхийн. Алив наашир эхнэр минь одоо нөхрийнхөө өврийг дулаацуулан шүү. Юу яриад байна та? Юу та гэж одоо бид хоёр чинь эхнэр нөхрөөд нэгнээ чийгэн шүү хэмээгээд гараас нь огцом татан өвөр дээрээ суулгаад уруулыг нь чимчигнүүлэн одож гарав. Нэг их удаанч үнссэнгүй орон дээр нь хэвтүүлэн өөрийнхөө өмдийг шовтлон чамин сайхны өмдийг доошлуулан дээр нь гартал болсонгүй тул алив дээр гар одоо хүнтэй унтаж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Чамин сайхан яг юу болох гээд байгааг сая ойлгон өөрийнх нь ч гэсэн биеийн жирэлзэн өөрийн мэдэлгүй хүсээд ирэхэд хэлснээр нь дээр нь гарan суулаа. Ингэж өвдөн чинээ санаагүй байсан тэрээр ойрдоо тавин буцаж босох гэтэл бат бэлхүүсээр нь тас зуран босгосонгүй. Чамин сайхан дөнгөж болж буй байдалтай эвлэрэн байтал гэнэт түүний шилэн хүзүүн дээрээс нь нэг хүнд юм цохиод авахт нь харвал аав нь шүдээ хавран хилэнтэйе харан хөмхийгээ зуугаад зогсож байх нь тэр. Юу болж байгаа чинь энэ вэ? Цаваан хөөхөн чинь. Үгүй аава би химээгээд үгээж гүйцэлгүй уйлбал аав нь юу ч хэлэлгүй ихэд уурлан алгадаад авахад бат босон өмдөө татаад юу ч болоогүй мэд дунайрцсан нүдээ солиулгон за цэвгээ тайвшир. Чи л өөрөө намайг эхнэрээ болгохыг зөвшөөрсөн биз дээ. Хэн зөвшөөрсөн гэж очиж чам шиг аригчинтай суулгах болж байна уу? Яг одоохон зайл манахаас. Ийм хурдан мартчихлаа гэж үү? Аригчингийн шүүн чинь. Адилхан юм бэр тийхгүй шүү муу найзаагаа. Алив ганц юм байна уу? Битгий солиорчи. Энэ гизээ чирчихвэл чи тийжээ чадах юм уу? Тэгэд болно штэ хөө. Алив найзтай ганцхныг хийгээд өгчөлдөө. Гар, зайл. Дахиж битгий миний нүдэнд харагдаарай. Химээгээд чирэн гэрээсээ арайхийн гаргалаа. Чамин сайхан тэр хоёрыг хараад ааваасаа айх, саяны өвдөлт бас нөхрөө болно хэмээн итгэж байсан залууг нь аав нь чирэн хөөн гаргаж байхыг хараад дэмийл яахаа мэдэхгүй уйлан суун. Чамин сайхан чи гараад ир алив. Юу болж байгаа чинь энэ вэ? Өөрийгөө яа гэж байж бас юу нөхөр сүдэр. Тэгэд хүүхэдтэй олчихвол яана. Бас нэг шал дэмий хоолны сав. Хэн тэжээх болж байна? Хиний махыг идэж тамлах гэв. Ханахгүй байна уу чи? Химэн эг маггүй хашгичин түүнийг үстэн авахад чамин сайхан өвдөж байсан ч нэг үг ган хийсэнгүй. Бүх сүндийн гүт ингэж байгаа хүн гадуур бие үнэлж хуваа борлуулж даваа шарлуулж явдаг юм байна л да чи тийм үү? Юу? Аава үгүй би анх удаагаал батаах намайг оролдоод тэгэд чам тэрийг эсэргүүцэх бодол байсангүй юу? Одоо ч гэсэн чамд хувь тавилан байгаа мэдүү? Тэрээр ингэж хэлээд уусан жаахан юмч гарчсан байсан тул хаалгаа савн гадагш гарлаа.
Гадаа тамхи хасан хэсэг зогсдол охиных нь тэртээ олон жилийн өмнө мэт хэлж байсан үг нь гэнэт бодогдов. Тийм ээ. Охин минь сургуулаа хайсан. Ээж нь ч голоод хаяад явсан. Гэтэл эцэг болох миний байж байгааг. Ийм байхад охин минь өөр яах ч үлээ дээ. Одоо нэрэ болидоо байз. Одоо ч гэсэн эн чинь миний л охин. Хэдий болтол ингэж явах ёстой юм. Энэ арих гэгч тууч наас л ганц болж байна. Ажилч үгүй, амьдралч үгүй болох юм шиг байна. Ёстой болдог үедээ ухаарва. Тэртээ тэргүй ажилгүй гуйлгачин болчихоод. Юурөөсөө энэ арих гэгчиг л болчихъя. Химэн шийдээд гэртээ орвол охин нь суугаагаараа унтаж байв. Цэвэг орыг нь засаад өргөн тавтал түүнээс нэг л сонин үнэр хан хийхэд зог тулсан бошуухан тавьчихаад өөрөө ч орондоо шурглаа. Орондоо орсон ч түүний нойр хаашаа ч юм нэсэн одсон мэт хулжин өнөө хүнээр бихэндээ шингэсэн мэт хан хийн завна. Нэрэ хамгийн сүүлд хизээ эмэгтэй хүнтэй ойртлоо. Сайхнаг явснаас хойш эм хүнтэй ойртох нь бөөхөл тэврээч үгүйгээ гинэт санав. Энэ тухай бодохын сацуу хамаг биенийх нь цус хөөрч түүнийг байж ядуулах нь тэр. Дахиад л нэг тамхи хасан. Гүй ингэж арих тамхи хоёроор хань хийж хайрын сайхан залуу насаа өргөч гэж дээ. Тэрээр гүрийн хэсэг азнан хэвтсэн ч би энэ бүрч оволзон түүнийг байж ядуулан байтал босон байж болох бүхэл газраа арих хайсан ч олдсонгүй. Новш гэж Батыг хэрэггүй хөөд өгөөж. Хамт байсан бол яаж ээж байгаад ганц нэг юм сэтгэжгүй юу? Химэн саяхан л архийг үзэн ядаж байсан хүн халаглан бодон бачуурна. Тэсгэ байгаад охиныхоо халаасыг уудалвал 100 хүрэхгүй төгрөг байсанд хараал урсган авч хармаантаа хийн бүхэл хувцсыг нь нэгжиж байтал гинэт ардна. Маа аваа. Энэ 2000 төгрөгийг авдаа. Цэвэг тэр дуунаас огл харайн цочсноо гартаа атгсан мөнгийг хараад баярлан хөл дээрээч босолгүй мөлхөн очиж авснаа үнсэж гарав. Бошуухан хувцаа өмсөөд энэ удаа өөрөө гэрээс харах хурдаараа гуйн гарав. Чамин сайхан харин нулимсаа тогтоож дээлэхгүй хойноос нь харж хэсэг зогсож байснаа нэгэнтээ санаа алдаад гэрээ нэг тойруулан хараад гүнээ шүүрс алдаснаа өөрийнхөө хувцаа бөөгнүүлэн анхал сургуульд ороход нь аавынх нь авч өгч байсан өнөөх цүхэндээ хийх гэтэл орсонгүй тул уутанд хийгээд мөн гэрээсээ гарлаа. Харанхуй шүн гэрээс гараад хаачгаа мэдэхгүй харсан зүгтээ алхах түүний хөл даагдахгүй зовоно. Өөрийнхөө хувь заяанд гомдол ирэн аавыгаа ээжигээ буруутхан болдог бол үхээд өгчих юмсан хэмээн ганихран явсаар. Хэдий удаан алхасныг мэдэхгүй хөлн цуцаад ирэхэд нэгэн сандал дээр сууж байгаад нойрондоо дийлдээд унтаад өгөв. Тэрээр маш их даарч байлаа. Даарсандаа эрүү аман тажигнан хажуугаар нь гэдсэн өлсөж байж ядуулна. Нүдээ нэн харвал гадаа түнэр харанхуй ноёлон байшин байрлагууд цаанаа л нэг сүртэй дүнхийн. Дээшээ харвал бараг бүхэл унтсан хаа нэг ганц нэгхэн цонхол гэрэлтэй харагдана. Хажуу хонтон сахтуу залуу сорилтон байснаа зодолтой дөхлөг шиг болоход айсандаа хамгийн эхний орц руу гүйгээд орчихов. Орцонд харин ас болж жижүүр байсангүй юу? Эсвэл эзгүй байв уу? Түүнийг асууж шалгаа хүн байсангүйд дээшээ гүйсээр хамгийн дээд давхарт нь ирнэ зогсов. 9 давхарт ирээд сая нэг амьсгаагаа даран орсны шатны бариул барин айхлан зогсоо түүний хамаг биен салгалан харивгүй сөхрөөд суучих нь уу гэлтэй болоход бариул түшин буусаар 8 давхрын хогийн пөнкөрт очин сая нэг амс хийв. Энэ сацуу аль нэг айлаас нь хоол унардаг шиг болоход гэдсэн түүнд дуулт хойц хоржигнон арааных нь гашуун шүс сасгаран ходоод нь халуу аргун хий ойгуулах нь тэр. Чамин сайхан байж ядахта хайсан хогон дундаас идчихмээр юм хайсан ч тэнд нь хог гэж нэг их юм байсангүй. Урамгүйхэн тамирдаж туйлдсан хүн хүйтэн хан налан суудал гинэт нүдний нүзүүрт яс харагдах нь тэр. Хизээч баярлаж үзээгүйгээрээ баярлан очиж авбал гүйцэд мүлжөөгүй сүүжний яс байсанд бүүрч ихээр баярлан амтархан идэж баг чадхай гэдэс гарав.
Хизээхэн зуурч гэсэн гэдэс орсон тэрээр сая нэг ядарч туйлдаснаа анзааран пүнкрийн араар орон хэвтэж байснаа өөрөн ирэхгүй унтаад өглөө. Сайхнаа хогоо асахаар өглөө гараад иртэл пүнкрийнхэн тэнд нэг хүн унтаж байх шиг. Цочин буцаж орохоор завдан байснаа сониуч сандаа хөтлөгдөн хараад чимээгүйхэн дуу алдасныг өөрөөс нь өөр хинж сонссонгүй. Хогоо үлдээчгэд бушуухан гэртээ гүйн орсон ч тэрээр тайвширсангүй. Тэрээр галтгооны өрөөндөө орон идэж уухын бэлдэн уутанд хийн сэрхээс өмнө химэн буцан гарлаа. Нуугдас хийн харвал охин сэрхэн бүүхэл дуг нойрондоо дүүжрэн нам унтаж байсанд бушуухан авч гарсан уудтай идэх юмаа хажууд нь тавиад мөнлөг гүйхээрээ гэртээ оров. Чи зүгээр үү? Яагаад байна аа? Би зүгээрээ яагаад ч үгүй хогоо асгаад химэн ээрч мууран хэлтэл нөхөр нь түүнийг нэг их том харснаа бие засгаар ариун цэврийн өрөөнд оров. Сайхнаа аль болох тайван байхыг хичээсэн ч чадсангүй. Түүний гар нь салгалан хогийн пүнкерт унтаж буй охин нь байн бодогдоод бушуухан нөхрөө яваасаа химэн өглөөнийхэн цайг яаравчлан бэлдэв. Нааст юу ч дууралгүй чимээгүйхэн цайлангаа түүнийг нэг л биш байгааг ажиглан сууна. Чи надаас нэг л юм нуугаад байна да, тийм үү? Гүүгүү. Би юугаа нуух үлээ дээ. Гадаа хэн нэгэн чамайг олоод ирчихв үү? Арай нөгөө хар эмчин юм биш үз? Биш ээ. Тэр тэгэж явах ухаанч байхгүй. Харин химэн үгээ гүйцээлгүй гацтал нааста. Харин юу гэж? За энэ нэг их чухал юм биш ээ. Ажлаасаа хоцорлоо бушуухан цайгаа уу. Би усанд орлоо. Химээгээд түүнээс хариу сонсолгүй орхин явв. Халуун шүршүүр дор зогсдол сая л түүний бүх хүлээс тайлагдан хинээс ч хамааралгүйгээ мэдээд хазрыг нь даган урсах нулимсаа сул асхан цорхиртал уйллаа. Иви охин минь ингэж явах гэж би ямар арчаагүй ээж вэ? Ганц охиноо нэг хар ямаар солиод хэрүүл зодон хийгээд байхгүй ч их дотогшоо илэн талангүй биш болохоор хэцүү юм. Цэвэг аригчин болсон байсан. Арай охиныг мөн оролдож айлгсан биш байгаа да. Би яагаад настаас хүүхэдтэй болохгүй байна? Хүүхэд гаргаж өгөхгүй болохоор бүрч хүндий байх шиг. Үзүүлэхээр зүгээр нөхрөө үзүүлгэх юм. Би даанч хэлж үнэхээр зөрөглөхгүй байна. Сайхнаа. Чи яг солиорч. Төрүүлсэн охин чинь гадаа хогийн пүнкерт унтаж байхад настаас яагаад хүүхэд олохгүй байна гэж бодож чадчих л байдаг. Химэн хажуунаас нь хэн нэгэн хашгичиг шиг санагдсанд чихээ таглан доош сөхрөн суув. Удаж арай тайвшраад гараад иртэл нааст явчихсан тэрээр гэртээ ганцаараа байлаа. Дахин гарч охиноо хармаар санагдсан ч зүрх нь хүрсэнгүй. Ажил руугаа утастан өвчтөе хэмээн хэлээд толны өмнө өөрийгөө гөлрөн удтал суулаа. Төвний өмнөөс өөр сайхнаа харна. Нүдэнд нь үлээлээ гүрчлээ сууж, гэрэлдэж байдаг нүднийх нь галцааг унтарсан нэг их сул бүсгүй аврал гарц ирэн түүнийг өрөвдөнгөө ширтэн суухаж. Чи хизээ юм болчихсон юм бэ? Чиний нөгөө омголон өөртөө ихтэй бардам зан хайр гэрэлтсэн нүд чинь хаач чаавэ? Мэдхгүй. Дөнгөж саяхан л байж байсан да. Чи түүнийгээ өөрөө ч мэдэлгүй гэжчихжээ. Ийм үнтэй нандин зүйлээ тийм хайхрамжгүй авч явлаа гэж юу? Тийм үнтэй нандин зүйл байсан бол надад эртхэн мэдэгдэхгүй даанч явдаа. Юугаар ч солишгүй үнтэй чиний амьд байгаагийн чинь утга учир байсан юм да. Надад тийм зүйл байсан гэж юу? Байлгүй яахав. Тэр чинь хүн бүхэнд байдаг. Харамсалтай нь олж хардаг нь хардгүйгээсээ олон юм да. Чийж тэдний нэг. Би тэгээд яах ёстой юм бол? Яахыг чи өөрөө л мэднэ. Хинээс ч юунаас ч битгий шалтгаанаа асуу. Учир нь энэ бүхний эхлэл нь чи өөрөө, үргэлжлэл нь чи өөрөө, төгсгөл нь чи байх болно. Тийм болохоор хэрхэн төгсөхөө өөрөө мэдтээ. Сайхнаа толинд харсан дүрстэйгээ ийхүү хий ярин удтал суусны эцэст сая шидэврээ гаргаад хувцаслаж эхлэв.
Цэвэг охиноосоо авсан мөнгөөр танил авгаа дээр очин найрка хэмээх хямдхан архиа аван нэг сайн хүнтөрч орхитол дотор нь сая онгойн хамаг хөлсөн асгараад ирлээ. Тэр сацуу дахин нэг сайн балгаад биеэ сэгсрэн зайлаад нэгэнтээ хээ агуулад өнөөхөө харвал аль хэдийн дундаасаа хэтэрсэн харагдахад ингээд ганцаараа уугаад дуусчих бол дараа нь яах болж байна гэж сэтгээд Баттайр очихоор явлаа. Яваад очвол Бат Тараншаанда дугжиртал хурхран байсанд татан сэрээгээд авчирсан жаахнаа өгвөл Батч илд баярлан салгалсан гараар аван нэг амьсгаагаар бараг бүгдийг нь хөнтөрхөд цэвэг бушуухан шүүрэн авч "Өөй, наадах чинь дууслаа. Өөр байхгүй штэ. Чи ихэнхийг нь уучсан л юм бэ штэ. Надад авчирсан биш үү? Битгээ давраад бай чи. Минийхийг уучглаа. Одоо чинийхийг ууй. Надад юу ээдгийм бэ? Сэтгээч ээ, сэтгээч. Би арай хийж авьяасаараа олсон юм аа. Ганцаараа чуулгүй чамд авчирч өгч байхад чи ингэж тахтаа яадгийн. За босхоос. Эртхэн хог төвл гайгүй юм олдож магад. Тэхгүй бол энэ хажуугийн Тараншааныхан түүчгэн. Наад жоохно жоорлчулд гайгүй юм олвол хоёулаа л унштэй. Химэн гойх шаардаг хоёрын донд хэлэхэд цэвэг амандаа өглөн ихэнхийг нь уугаад үлдэснийг нь түүнд өгөөд "Бошоо уучих, тэгэд гарыг" химээлээ. Өнөөх хоёр гудамжинд гарan доошоо газар шагаан эмийгээж мэдхэв химэн шинжлэн явна. Хажуугаар нь өнгөрөх хүмүүс ажилдаа яаран гүйж байхад мань хоёр ямар нэгэн юм олдчих болов уу хэмээн газар шагаан яарахмгүй тул айжуухан байрны хогийн пөнкөр чиглэн хоорондоо төөх ирэн зайтай урд хойноо орон алхацгаана. Захын орцны пөнкөр аз болж онгорхой таарав. Хоёул авч гарсан шуудаага дундаа хийн хогон дунд авч болох юу л байна онгичж байтал орсны жижүүр бололтой харааж архил амтай хүүхэн гарч ирээд "Битгий хаваар нэг тараачгаарай балиар юмнууд. Цэвэрхэн шиг дотор нь үзэж чадахгүй бол цойрлоо та нарыг дахиж оруулахгүй шүү. Мэдээ?" "За тэгнэ. Бит хоёр гадагшаа ердөө хог гаргахгүй. Гаргачих бол өөртөө цэвэрлчгээ" химээгээд Бат худлаа инээвэл өнөөх бүсгүй. За болтохгүй химээгээд даарсан бололтой буцан оров. Тэр хоёр шил лааз ундааны савгээд тушааж болох бүхнийг аван шуудаан талдаач ороогүй байтал хог ачих машин хүрээд ирхэн тэр. Иймэрхүү байдалтай хэдэн орсны хогийн пөнкөрт хогны машинтай өрсөн ганц нэгээр нь түүсээр шуудаанч овоо хагаслаад ирэв. "За энийг тушаахад ямар тааж ганц нэг эмний мөнгө босчих юм шиг байна. Явах уу хоёулаа. Тэгээд чи өсөхгүй байна уу цэвгээ? Хоёулаа мөнгө хөрвөл гурил юм уу? Бэлэн говаа аваад очиж чамайгаар сайхан хоол хэлгэж идэнгээ уух уу? Өглөөнөөс хойш хог түүсээр байгаад бүр ядарчихлаа. Чи дахиад намайг явуулчихад манай охинтой жарах гэж байна уу аа? Битгий горд. За нэх их ариухан охинтой юм шиг. Дотор гэж авах юмгүй унтаж байхад л танаа охин өөрөө эхэлж өвөрт орж ирхэлсэн шүү. Эмэгтэй хүн тэгж байхад ямар ч эр хүн төвчж чадахгүй үсттэй. Би архичин ч гэлээ эр хүн шүү. Эр хүндээ хайртай байдаг гэдэг баха. Цэвэг үүнийг сонсоод чамин сайханд уурн хөөрч Батад хариу юу ч дугуйлгүй шилээ тушаахаар төрүүлэн алхлаа. Сансныг бодвол аваа хэдэн төгрөгтэй болсон хоёр нөгөө авгаа дээрээ очин найркагаа аван үлдсэн мөнгөөр нь 3 ширхэг хямдхан бэлэн гомин аваад их л баяртай дуу шуутай гэртээ ирлээ. "Чамин сайхан, миний охоо Бат нь хүрээд ирлээ. Бид хоёр бэлэн гомоо авчирсан. Сайхан хоол хийгээд их." Гэтэл хариу байдаггүй. "Өө, байхгүй байгаа юм байна. За хоёулаа эхэлэх үү те. Өнөөдрийн амжилтын төлөө хааж чгсэн юм бол өлсөж байна гэж тамтаг алга. Дангаар нь л идэж жаахан гол орхоос" химээгээд нэг гомонгоо задлан шарчигтлан зажлан байснаа амтлагчийг нь задлан хураагаар нь дээрээс нь цацаад хоёул хувааж идэнгээ архиа задлан ууцгаалаа. Чамин сайхан хүмүүс чанга дуурах дуунаар сэргэн харвал хажууд нь жижиг цагаан уутаар дүүрэн идэхэн байх нь тэр.
Тэрээр нүдэндээ ч итгэсэнгүй ийш тийш харвал өөрөөс нь өөр хүн байхгүй байсанд бушуухан булаагаад авчих вэ гэсэн аятай өвөртөө хийгээд урд хожид амталч ч үзээгүй борцыг гарган амтархан идлээ. Төвний ам нь горойн хатхад гадаа гарan усаалж уухаар яаравчлан ойролцоох цааны газар харагдсанд явж орсноо би засах өрөөнд нь орон хантлаа ус уугаад би засч аваад тэндээсээ гарч ирвэл нэг охин түүнээс цочсноо. Ээжээ, чи энд юугаа хийж байгаа? Хаагур ороод ирэв. Би миний ам цангаад хулгайч уу чи? Юу авсан? Наад ингэрт чинь юу таваагаад байгаа юм бэ? Химэн худлаа омгодон хашигчсан ч ойртсонгүй. Чамин сайхан үүнийг нь ашиглан хажуугаар нь хээв нэг алхан гараад гарсан хойноо умхумгүй буцан өнөөх эдэхэм хайрлсан орц руугаа орон 8 давхуртаа гарan саяныг уртаар амьсгаа аваад саяны охиныг бодон ганцаараа баахан хөхөрч байтал гинэт хаанаас гараад ирэв гэмээр орсны жижүүр бололтой нэгэн бүхтэр эрэхтэй хүрээд ирхэн тэр. Сайхнаа гэрээс шийдэмгийн гарan хаалгаа түүчснээ харагдчихвээ хэмээн шатаар харах урдаараа уруудан гуйв. Нэг давхарт буун амьсгаагаа хэсэг дарснаа жижүүрийг харвал байрандаа байхгүй байсанд урамгүйхэн ямиг яаж мэдхэв хэмээн санаад гадаа гарч харвал харин байрны урд байх хүүхдүүдийн тоглоомын талбайг цэвэрлэж байв. Тэрээр хэсэг тэнэгэлзэн зогссноо дотроо хэрвээ энд байгаад байвал хизээ нэгэн цагт баригдахал болно. Би ч гэсэн амьдралтай хүн. Нэг амьдралаас бүтэлгүйтэд одоо дахин амьдралаа шинээр зохион яваа хүн шүү дээ. Хэдий би их хүнч гэлээ би ч гэсэн адилхан хүн биз дээ. Сайхан л амьдрмаар байна шүү дээ. Үргэлж ингэж нуугдж зүхтаах надад ямар хэцүү байна. Химэн шийдээд орсныхоо жижүүрт дөхөж очоод түүнийг дуудан манай давхрын пүнкорт нэг хүн өглөө унтч байна. Юу? Хизээдээ орчихвоо. Тийм байх ёсгүй дээ. Тийм л байна да. Би өглөө хогоо асгах гэж гараад хичнээн их цочвоо. Хэрвээ та нар ингэж хаа хамаагүй хүн хайхрахгүй аруулаад байвал хилдэг газар нь хэлэхээс өөр яах вэ? Ямар сони юм бэ? Алив хоёулаа орж харъя. Ёстой тийм байх ёсгүй. Хачи юм да. Химээсээр урд нь орон алхав. Сайхнаа хамт явж зөрхөлсөнгүй тул дэлгүүр орно хэмээн худлаа хэлээд цааш эргээд яваад өгөв. Жижүүр гайхан хэлсэн давхарт нь гарвал хүн байсангүй. Буцаж гараад хийж байснаа өргөжлүүлж байтал сайхнаа ирж байгаа харагдахад тасан очоод би сая үдчихэд ирлээ хүн байхгүй л байна шүү дээ. Чи хий юм харсан бололтой. За яршиг та харавхан шүн байсан бол бас тийм гихсэн. Гэтэл хар өглөөгөр би бүхэл бүтэн нэг хүнийг буруу харлаа гэж юу? Ойр зур гараа үз. Сайн ажиглаж байгаарай. Одоо хүн байх шиг байна лээ. Химээгээд хариу сонсолгүй гэртээ орхоор явав. Жижүүр ард нь толгоо сөхсрээд гадаах ажлаа бушуухан дуусгахаар шавдав. Тэрээр гадаахаа дуусгачаад орцоо цэвэрлэхээр хувин саваа аван дээш гарав. Гэтэл лифтнээс буунгууд нь тачхинтал ганцаараа инээх дуулдахад очин харвал жаахан охин пүнкрийн ард сууж байх нь тэр. Хөөе, чи энд юу хийж байгаа юм? Хизээд хаагур ороод ирэв. Бушуухан эндээс гар. Ахаа би дараад ороод ирсэн. Гэртээ хараач дэмий тэнэж байхаар эцэг өвчин санаа зовж байгааг бодсонгүй юу чи? Ахаа би гэрээсээ явчихсан химэн уйлтал. Хүнээс үг сонсож сур. Эндээс ямар ч үсэн гар. Битгий хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулаад бай. Очих газаргүй юм бол тэр асрамжин газартаа очооч чи. Чамин сайхан өвч хэлж чадсангүй дэмийл амаа ангалзуулан уйлсаар жижүүрт чирэгдэн орцноос хөөгдөн гарав. Тэрээр гараад хаажгаа мэдэхгүй урд талбай дээр нулимсаа арчин дөнгөж сайхан амталж байсан бүхэн нь зөөд мэд санагдахад өврөө тэмтрэн үзтэл өнөөх ууттай идэх юм нь баригдахад сая зөөд биш байсанд итгэн бүүрч ихээр хувь заяандаа гомдон цорхран уйллаа. Гэтэл өнөөх жижүүр хурчрэн чи энд байж болохгүй. Айгүй бол шүн сэм орж ирээд унтчихна. Жижигхэн чамайг бид хөөхтөл байна гэд анзаарахгүй. Эндээс хурдан яваа хэмээн мөрнөөс нь угтчин босгоод түүнийг хөөв.
Чамин сайхан газар шагаан урамгүйхэн хөлөө зөөжөдөн алхаж явахыг сайхнаа цонхоороо хараад мөн л нулимс туслуулан би чамд ээжээж гэж дуудуулахгүйгээр том гэм хийлээ. Гэвч одоо яа гэв? Очих газаргүй биш гэртээ яваад очивол аригчинч гэсэн төрсөн эцэг чинь чамайг ингэж хөөхгүй шүү дээ. Хэрвээ ингэж л явуулахгүй бол би чамд тэсэхгүй идэх юм гаргаж өгнө. Тэгээд нэг л өдөр хоёулаа таарна. Би амар тайван амьдарч чадахгүй. Хоёрт чи минь ингээд болоод байна гэд харахгүй гудамжны танимал хөөхөд болчих юм бэлөө. Яг тэгнэ. Миний буруу биш. Охин чиний төлөө хийж байгаа ээжийнхэн сэтгэл юм шүү. Гэтэл түүний бодлыг сарниулан гэрийнхэн нутас хангинхан тэр. Чамин сайхан явсаар цэвэрлэгээхийн хоололж иддэг гуанзандаа очвол хүн их байсан тул түүнийг анзаарах зохиотой хүн байсангүй. Тэрээр аяхтай цайч отгоо олоод уучих санаатай танил охин дээрээ очвол тэрээр хүмүүсийн хоолыг бичиж байснаа сайн нэг амисгаа аван тэр мөртөө чамин сайхныг хараад хов. Ашгүй чи хүрээдэрвөө наад заалаа цэвэрлэхэд туслаад өг. Харин хүмүүстэй ширээн дээр битгий очоорой. Бас аяг таваг битгий хураагаарай. Хүмүүс юу гэж бодох юм? Чамин сайхан юм дууралгүй шалан дээр унсан хоолны үлдэгдлийг төвөн цэвэрлэлээ. Хүмүүс татраад ирэхийн цагт угаацыг зөөн асгах гэтэл даасангүй шалаар нэг асгachхав. Өвнийг хараад танил хөөхөн хашгичин хин чамайг энийг ав гэсэн. Хурдан арчаад эндээс яв. Хямарч нэмэргүй. Одоо хүмүүс орж ирэхээс өмнө хурдан арч. Чамин сайхан өөрийнхөө бүтэлгүй арчаагүйд готрон шалыг нь бушуухан арчаад нөгөө сайхан ганц аяг цайш болов ууй хэмээн орж ирсэн нь бүтэлгүй болсон тул мөн л тэндээс хөөгдөн гарав. Гараад хаачгаа мэдэхгүй хэсэг зогсож байгаад өөр очих газаргүй тул гэрээ зүглэн алхлаа. Хашааныхаа гадаа ирээд хулган байж яваад орвол аав нь баттай хамжилсан бүх юмаа баглаж байв. Цэвэг чамин сайхныг хараад хаашаа тэнэд ирж байгаа юм чи? Алив хурдан өөр гэх юм а боогоод энэ гэрийг чөлөөлөд өг. Хурдл. Аава яагаад хаашаа нүүх гэж байгаа юм бэ? Тэр чамд ямар хамаатай юм? Түргэлж үз. Химэн омогдоход бат өөдөөс нь талмааран инээгээд гуруула манай тарин шанд амьдрнаа. Сайхан амьдран шүү. Юу? Аава юу яриад байгаа юм бэ? Чамд ямар хамаатай юм? Дуугаал миний хий гэснийг хий. Чамин сайхан учрыг үл ойлгон нэг ихэн байхгүй тул өөрийн ганц нэгэн хувцаа торнд хийн аавдаа хамжилсан бүх зүйлсээ хамав. За болчихлоо. Одоо нөгөө залууч хүрээд ирэх байх. Химэн хэлж дуусаагүй байтал хоёр залуу орж ирээд та болчихсон уу? Юм уу үлдээгүйз? Бүх юм авсан. За тэгээд одоо биднийх үсттэй. Битгээ дараа нь заваараад ирээд архины мөнгө шаналгаад байгаарэ. Үгүй. Ёстой тийм юм байхгүй. Ах нь аригчинч гэлээ шудраг хүн шүү. За тэгвэл сайн л байна. Майн мөнгө чинь. Цэвэг бат хоёр тийм их мөнгөний бараа хараагүй тул бараг л гар дээрээс нь шүүрч аваад тортой юмаа өөрөн басч гэж дуугүй байсангүй. За голомтай сайхан залуус төглөө. Ахтаа итгээрэй. Ах нь ирэхгүй. Алив явъя миний охин. Химэн охиноо урдаа оруулан нуруунаас нь тулхан гэрээс гарав. Чамин сайхан юу болоод байгааг ойлгохгүйж нулимстай нүдээр гэрээ нэг тойруулан харж байтал орныхон толгой дээр ээж нь түүнд баг байхад нь өгч байсан хүүхэлдэйн киноны нэгэн дүрийн зураг хадаастай харагдсанд ээжээсээ үлдсэн ганц нандин эрдэнэ байсан тул очиж өнөөхөө хуулж аваад аавыгаа даган гэрээсээ гарлаа. Тэд явсаар Батын амьдардаг Тараншаанд ирцгээв. Бат тэр хоёрт нэг булан зааж өгөөд. За энэ та хоёрын гэр шүү. Манай галын дүрэн бол олсон бүх зүйлээ хувааж иддэг. Нэгнийхээ ямыг авахгүй. Бид олуулаа бишээ. Тийм болохоор гайгүй. Та хоёр хангалттай багтчихна. За манайхаа шинэ хүмүүсээ өгтөж аваарай. Манай найз Цэвэг өнөөдрөөс бид нартай амьдрах болсон. Алив чи одоо бидний нэг дайлан үсттэй. Тэглгүй яахав. Би гараад ирье. За чи явж яах гэсэн юм бэ? Энүүгээр дүүрэн залуучууд байхад эдний нэгийг нь гүйлэгчгээ. Алив бацаана наашир. Яваад хуушуур арх аваад ир. Мөнгө айчхаа чи. Хөөх, өнөөдөр хуушуур идэх юм уу? Ёстой янзтай.
химээгээд амаа тамшаалахад хотоод нь хүлээж тэсэхгүй гэх шиг хоржигнон дуурах дуулдав. Чамин сайхан түүний гараас хуушуур авч идэн гэхээс гинэт сэжгэн хөрч би аваад ирээ, харин архиндаа үүнийг явуулчих. Нээр зөв шүү. Айгүй бол бацааныг мөнгө хулгайлцгаж гээд цагдаа дуудчихна. Чи нөгөө аваад ир очоод 5 шил арх аваад ир. Өнөөдөр хэдүүлээ сайхан найрлнаа. Химэн бат яг л өөрийнх нь мөнгө юм шиг авирлахад цэвэг им хэлэлгүй мөнгөө тоолон өглөө. Тэр шөнө Батын тараншааныхан ёстой нэг тансаглаж байна химээцхэн хуушуурээдэн ундаага тойруулан ууж томчууд нь архиа ууцхан их л хөөртэй байлаа. Чамин сайхан тэднийг хараад огиудсан хурч байсан ч үлсхийн эрхэнд мөн ингэж хуушур идээгүй удсан тул уралдан идээд аргагүй эрхэнд нойрондоо дийлдээд унтаад өгөв. Гэнэт түүнийг хэн нэгэн үнсээд байх шиг болоход цочин сэрвэл бат хажуугаар нь хэвтчихсэн түүний бэлхүүсээр тэврэн нялуун арх ханхлуулсан амаар үнсэж байх нь тэр. Хүү та болооч ээ, энд чинь зөндөө хүмүүс байна. Бас аав ууралсан. Тэд нар бүгд тасарчихсан. Одоо чи бид хоёрыг хинч мэдэхгүй. Мэдсэн чи яад юм? Эхнэр нөхөр хоёр юм чинь. Цэвэг авч зөвшөөрсөө. Химэн дултраатын хилээд яахыхийн зургүй банслыг нь шувтлан дээр нь гарлаа. Цэвэг сохтууч энэ бүхнийг мэдэн дэмийл хоолоогоо засгаас өөрийг хийж чадсангүй. Чамин сайхан энэ удаа анх удаага тэс өөр мэдрэмж мэдрэн тэгэх бүртэн доош чийг даан бүурч таатай байлаа. Бат харан нэг их удсангүй болсон бололтой амьсгаадан хажууд нь хэвтээд өмдөө арай чамай хагас дутуу татаад хорхираад өгөв. Харин чамин сайхны биеийн чимчгнэн унтаж чадахгүй нэг өдрийн дотор болсон хэтэрхий олон зүйлсээ бодон хэвцээр бас унтаад өгсөн байлаа. Чамин сайхан иймэрхүү байдалтай олон хоног чадсангүй. Орой болгон шахуу хүчлэн оролдох бат дээрэс нь аавынх нь арчаагүй сул дорой байдал дургүйг нь хүргэн тэнд нэг ч өдөр байна гэхээс байж чадна. Гэвч хайчилтай билээ. Нэгэн орой бат ирсэнгүй. Чамин сайхныг гэх хүн тэнд нэгш байсангүй тул гадагшаа гарахаар тараншаанаа сэтгэл шулуудан аавыгаа орхиод гарлаа. Хөлн нэг л мэдхэд өнөөх танил байрныхаа өмнө хүрээд ирчихсэн байсанд нулимстай нүдээр гэрэлтэй цонхнуудыг атаархан харснаа жижүүрээс нь айгаад оролгүй цааш алхлаа. Бага газраасаа нэлээн хол очоод хөлн цуцаж байсан тул нэгэн 5 давхар орон сууцны гадаа тоглоомын сарвчанд орон хөлөөжийн тэнгэрийн оддыг харан хэвтэнэ. Түүний сэтгэл юунд ч хөдөлж шархирахгүй байгаад мөн хэнийг ч өрөвдөхгүй байгааг чамин сайхан даанч ухсангүй. Түүний бодож буу юм зөвхөн яаж хоол олж идэх вэ? Хаан дулаахан унтах вэ хэмээх аж. Чамин сайхан хинч биш зүгээр л нэг амьд хүүхэлтэй болсон нь даанч харамсалтай. Ямар ч амьдралын баяр баясгалан амтыг амсаж хүртэхгүй явсаар өдий 20-од насыг нэгэнтээ хүрчээ. Энэ бүхний хамгийн гол буруутан нь ээж нь. Тийм ээ, ээж нь хайж яваагүй бол аав нь аригчин болохгүй, чамин сайхан ч ингэж гудамжинд гарч өсөж даарч хөөгдөж явахгүй. Ер нь би яах гэж амьд явж байгаа юм бэ? Ядчил бусадтай адилхан өндөр сайхан биетэй биш болохоор хаанч хинж тоохгүй юм. Ийхүү бодох тусам халуун нулимс урсан байснаа хацрыг нь хайран алгадаад авах шиг л болов. Үүнтэй зэрэгцэн гэдс нь хоржогнон загтнуулахад арааных нь гашуун шүлс асгаран байж ядуулах нь тэр. Чамин сайхан иймэрхүү байдалтай цаашид төвчгöd бүрч хэцүү болсон тул босон газар шинжлэн алхав. Ашгүй нэг хоол явуулгүй хатсан талах харагдахад бушуухан шүүрч аван шороог нь өрчин арчаад мэрж идэхэд хорвогийн хамгийн амттай зүйлийг амссан мэд таатай аж. Эдсэн талхандаа гэдэс гарсан тэрээр өнөөг саравчандаа орон толгой дээгүүрээ цамцаа нөмрөөд амьсгалаараа бие дулаацуулж хэвцээр ундчихсан байв. Халуун гэртээ аав ээжтэйгээ тоглон уур савсуулан сайхан хоолоо идэх гэж байтал хаанаас ч юм гэнэт хүчтэй салхи үлэн тэрээр даарч эхлэв. Гэтэл аав ээж хоёр нь октоос даарсан шинжгүй нэмгэн хувцастай арааныхан шүлсийг асгартал хоолоо яаралгүй идэн ямар нэг хөвгөлтэй зүйл ярин инээлдэцгэн түүнийг хинэнч анзаарсангүй. Чамин сайхан хажууд нь зэрэгтээ цуусан ч түүний өөдөөс нэг харж инээмсэглчгээд л хоорондоо ярин инээлдэнэ.
Чамин сайхан харин энэ удаа тэдэнд гомдон уйлтал сая түүнийг анзааран дэрэгдэн суун үсийг нь нэлбээд үнсхээр булаалдан татацгааж эхлэв. Чамин сайхан болж буй явдалд итгэж ядан хиндэн эхэлж өнсүүлгээ мэдэхгүй хоёуланлан зүтгэл гинэт ээж нь чанга дуугаар дуудах шиг болов. Ээжигээ чангаар оруулахад сая цочин нойрносоос ирээд харвал нэг нохоо түүний хувцснаас татан тоглохоор завдаг хагшинд эзэн нь бололтой нэг охин нохоогоо дахин чанга нэрээр нь дуудан гүйжирснээ тэврээд бушуухан хажуунаас нь холдов. Амтад нойрноос нь сэрээсэн нохоод уурлан нэг сайн сунаагаад харвал аль хэдийн өглөө болж гэгээ орсон байх нь тэр. Өглөө эрт болоод тэрөө байрны гадаа хүн бараг байсангүй. Тэрээр эргэн тойрноо хартал нэгэн өвөгжөөр хүн хүүхдийн тоглоомын талбай дээр дасгал хийж байгаа нь их инээдтэй харагдахад тэрээр тэсгэлгүй инээд алдчихв. Чамин сайхны инээх дуунаар насан жаргал эргэн харснаа хийж байснаа үргэлжлүүлэн хийв. Чамин сайхан хэсэг инээтэл түүний сэтгэл таагаад овоо сэргэдэрлээ. Эхэндээ хөвгөлтэй байсан зүйл нь одоо түүнд утгагүй мэт санагдаад ирэхэд гоноглонгүй бодол дарагдан гээврэн хаачих яахаа мэдэхгүй гулран сууж байтал өнөөх өвгөн хөлөө том том гიშгэлэн тойрон алхаж байснаа хажууд нь нэрэн охин минь хар өглөөгөр гадаа унтаад аав ээжийнхэн санаа зовж байгаа да. Одоо харихгүй мүү? Та намайг мэдэхгүй. Юу гэсэн үг вэ? Тэгж болдоггүй юм миний охин. Надад аав ээж байхгүй, гэрч байхгүй. Тэрээр өөрийн ирэхгүй танихгүй өвгний анхаарал халамжинд татагдвөө ийхүү хамаг бүхний дэлгэж орхив. Чи тэнмэл хүүхэд шиг харагдахгүй л байна да. Ийм хөөхөө охин худлаа ярьж болохгүй дээ. Би гудамжинд гараад удаагүй байгаа юм уу? Чи тэгээд одоо хаачхан мэдэхгүй байгаа юм уу? Хүсэж байгаа даа хөөрхий минь. Чамин сайхан энэ үгийг дуулаад туслах авралын бурхан гараад ирчихсэн биш байгаа хэмээн бодоод толгой дохин доошоо харвал өвгөн хоёулаа манад орё охин минь айхгүй үсттэй. Чамин сайхан гэрт нь орно гэдгийг дуулаад айх эмээх оргүй арилан толгоос ихсрээд насан жаргалын хажууд явхад бэлэн болсноо илтгэн чимээгүйхэн тонгойн зогсдол насан жаргал түүний урд орон алхлаа. Гэрт орвол цаанаа л нэг цайхан дулаахан орчин түүнийг угтан авав. Гэртээ орон биеийн тамирын хувцаа тайлан гэрээ нэмгэн өмд цам цөмсөд гараад ирэхт нь харвал анх харж байсан шиг хөгшин харагдсангүй. Загаар нүрээ угаачхаад ир. Би өглөөний цай бэлдээд өгье. Чамин сайхан энэ бүх болж байгаа зүйлдээ итгэж ядан ариун цэврийн өрөөний толонд өөрийгөө удаан харж тэгэх мөртөн нүүрэнд нь инээмсэглэл тодрон үнэхээр жаргалтай харцаар өөдөөс нь мишээх аж. Насан жаргал өвөө яагаад ганцаараа байгаа юм бол? Эхнэр нь бас л ээж аавыг орхиод явсан шиг явчихсан болов. Хүүхдүүд нь унтж байгаа юм бах та. Бас эхнэр нь ч унтаж байж болох юм. Босч ирээд өвөөг загнаад намайг бас л бусдын адил хөөвөл яана. Ерөөсөө тэд нарыг сэрээд загнаж хөөхөөс өмнө бушуухан жаахын мэдээд авъя. Химэн бодоод нүрээ шөвтрэн хам угаагаад гаран яваад очтол ширээ дүүрэн боорцог чансан мах сүйтэй цай харагдахад бишүүрхэнгүй сууснаа гэнэт өнөөх сэрээд хөөн гэдэг бодол нь харван орж ирэхэд ам хамраа олохгүй дайрлаа. Жаахан айж уухан эд охин минь түгжрэл болон шүү. Чамин сайхан насан жаргалын энэ үгийг дуулсан ч дуулаагүй мэт царайлан өмнөхөө залгиж амжаагүй шахан байхдаа араас нь чихэж гарав. Түүнийг эдсэн цадсан ч сэтгэл нь цадсангүй. Хэдэн аяга цай ууснаач мэдэхгүй дахиж идэх гэтэл энэ удаа дотор нь муухай оргин амаар нь буцаж гарах гэж байсан тул нэгэнтээ ярвааснаа хэхрүүлчихв. Та надад нэг уут байвал өгөөч болох уу? Яах гэсэн юм? Химэн хариу асууснаа түүнд уут аван өгвөл болох уу гэд хариуч сонсолгүй уутандаа үлдээсэн тавхтай хоолоо хаман хийж эхлэв. Цадсан уу? Аа, зөндөө их. За болж дээ. Химээгээд шүүр салдаснаа дотроо нэгийг бодон санаашрахыг чамин сайхан харин даанч мэдсэнгүй. Чи одоо хайчих вэ? Мэдхгүй. Гарч байгаад бол олондоо. Одоо хэдэн настай вүлээ?
23. Уг нь жаахан охин биш л байна да. Цаашдаа яаж амьдрий гэж бодож байна. Ажил хийх гэхээр намайг ажилд авах газар олддгүй юм аа. Тан шиг ийм сайн хүн дахиж тааралдвал тэр үед нь бас дахиад нэг сайн гэдэс гарна да. Би чамд тус болъё. Харин чи бас надад хариу тус болох уу? Яаж? Та нэрээ ярьж гинөө? Өвөө нүдийг хүртэл худлаа ярьж үзээгүй юм да охин минь. Чи манай гэрт ажил хийж өг. Харин би чамд оронд нь хоол өгч бай. Тэгэд манай жижиг өрөөнд амьдар болох уу? Юу? Та нэрнгээсээ ярьж гинөө? Танаас өөр ихнэр хүүхдүүд чинь химээгээд юу гэхээ мэдэхгүй итгэж ядсан гордилгын нүдээр өөдөөс нь харвалаа. Өвөө нь ганцаараа амьдардаг юм. Ихнэр маань айлдэрт бурхан болчихсон. Хүү маань энд байдаггүй, гадаадад байдаг. Хэрвээ чи зөвшөөрч байвал би чамд нэг л хатуу болзол тавина. Түүнийг эстагвал би чамайг дахиж хизээч харж үзэхгүй, мэдээ? За тэгье, би зөвшөөрч байна. Би тэгээд юу хийх вүлээ? Одооноос эхэлэх үү? Яасээ их яарч байх юм дээ. Миний ганц гол зарчим бол хизээч, бүр хизээч шүү. Худлаа хэлж, хулгай хийж болохгүй. Тийм ээ, би амлаж байна. Ингээд нэг л өдөр чамин сайхан маань сайхан дулаан гэр оронтой болж амьдрал нь орвонгороо эргэх шиг л түүнд санагджээ. Насан жаргал түүнд хаана юу байдаг, хэрхэн яаж хийхийг нь хэлж өгөөд сая нэг хоёулаа хоолоо идэн сууж байгаад гэнэт чамин сайханд хандан "Чамин сайхан, чи миний хуурай охин боллоо. Тэгэхээр би чамд амьдралын чиг мөрийг чинь хэлж өгч байна. Болно үсттэй" хэмээхэд чамин сайхан яг юу яриад байгааг нь ойлгоогүйж дулаан байранд гэдэс цатгалан байхын тулд юу ч гэж байсан зөвшөөрөхөд бэлэн хүн толгой дохин өөдөөс нь харлаа. Насан жаргал үргэлжлүүлэн "Чи хамгийн түрүүнд үгээ ухамсартай сонгож хэрэглэж бай. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хэрвээ чи би дахиж үлсмөөргүй байна гэвэл даалд ухамсар чинь дахиж үлсэх гэдэг үгийг чинь сонсоод үлсүүлэх болно. Үүний оронд би үнэхээр сайхан сэтгэл хангалуун үргэлж цатгалан байна гэж хэлж бай. Дотоод ухамсар үнэхээр шулуухан тэр сонссноо л хийдэг. Ойлгосноо миний ярьсныг химээтэл хариу байхгүй байв. Насан жаргал гайхан суудлаасаа босон хажууд нь очивол тэрээр нойрондоо дийлдэн ундчихсан байгаа харагдахад нөмөрхөм дээрээс нь тавиад зурагтаа үзэхээр гэрлийг нь унтраагаад том өрөө рүүгээ явлаа. Чамин сайхан гэнэт алга болчихов. Оройч ирсэнгүй. Цэвэг гайхан батыг дагуулад явчихсан байх та химээгээд нэг их тоосонгүй. Гэтэл бат ганцаараа хүрээд ирэв. Чи чамин сайхантай хамт яваагүй мүү? Гүү, би яасан гэж хамт явах вүлээ? Яасан? Явчихсан юм уу? Харин чамайг явсан орой гэнэт гараад явчихаж би ч мэдсэнгүү. Тэгээд л чамайг аваад явсан байх гэж бодоод хүрээд ирэх үсттэй. Нэг л хонжин штэ. Нэрэж тийм юм уу? Ямар өөр очих газар байгаа биш хэмээн бодоод мөн л тэгсгээд өнгөрөв. Охин нь маргааш нь ч нөгөөдөр нь ч ирэхгүй байсаар бүр 7 хоног алга болов. Хүний эцгэл болсон хойно цэвэг санаан заван тэр хаваараа хийл өглөөд гарч дэмий хайхаас өөрийг хийж чадсангүй. Гэтэл нэг ороо ууж байгаад гэнэт нэрээ сайхнатаа тааралдаад ээж дээр очсон болов. Яг тэгэж таарлаа. Голоод явсан ч хүний их юм чинь охиноо өрөвдөд өөр дээрээ аваа үз. Химээн бодоод өөрийнхөө бодолд бат итгэн охиноо тэр чигтэн орхин архин далаатай шумбан өөрийгөө жаргаан бас нэг хүнийг гэж бодохгүй амар боллоо химээн бодоод өнгөрөв. Батч сар гарангийн дараа мөн л нэг аригчин хөөхөнтэй хүзүү сэрээрээ холбогдсон чамин сайхны талаар нэг ч удаа дурсахгүй байсан тул харин ч амар болон бүх зүйл байр байрандаа орох шиг санагдахад зөвхөн архил хэрхэн яаж олж уух вэ гэдэг бодолд тархиа гашилган өдөр хоногийг үлгэн салган өнгөрөөсөөр. Чамин сайханд насан жаргал хоол яаж хийдгээс эхлээд бүх ажлыг зааж өгөн өдөр хоногч харавсан сум мэт өнгөрнө. Нэг өдөр хооллож суугаад насан жаргал "Чамин сайхнаа, чи ер нь ажил хийж үзье гэж бодож байсан уу?" "Бодож байсан. Би ажил хийж ч байсан штэ." "Өө тийм үү. Хаана ямар газар ажил хийдэг байсан бэ?" "Нэг цайны газарт цэвэрлэгч хийдэг байсан." "Цалин хэдийг авч байв?" "Цалин авч үзээгүй.
Харин надад оронд нь илүү гарсан хоолнуудаа л өгдөг байсан. Даанч би гэж бүтэлгүй амтан нэг өдөр хувинтаа усаа асгаад тэндээс хөөгдөж өгсөн. Тэгээд гэртээ иртэл аав гэрээ зарчихсан байсан. Тэгээд л аав бит хоёр тараншаанд амьдрах болсон доо. Ээж чинь ээж үү? Тэр авгаа айл эрт бит хоёрыг хаяад явчихсан юм уу? Миний нэг төрсөн өдрөөр л гараад явсан. Би ээж гэж хэлэхээс ч дургу хүрээд байдгийм. Тэгэж хэлж болохгүй миний охин. Сайн ч бай, муу ч бай, чамайг төрүүлсэн их чинь шүү дээ. Ёстой тэгэж болдоггүй юм. Хэрвээ чиний амьдралд ээж чинь үнэхээр дургуйч нь хүргэж байвал ээжээгөө үзэн ядахын оронд хайраарай дэсэл. Мэдээж хэрэг амьдрал санснаар болохгүй. Азгүйтэж бүтэлгүйтгэд бид эцэг ихээл буруутгадаг. Энэ амархан. Гэхдээ энэ чигээрээ л тэднийг буруутгаад байвал бид хизээж бэрхшээл зовлон асуудал хүндрэлээсээ ангиж орж урагш ахиж дэвшихгүй. Хэн нэг буруутгаж зэмэлсэн үгс бидэнд эргчүүлээ авчрахгүй. Бидний амнаас гарч буй үгэнд асар их хүч байдгийм да. Тэр их хүч амьдралд өөрөх хариуцлагаас гарч ирдэг. Амьдралын хариуцлагаа бид өөрсдөө хүлээх ёстой. Хэрвээ амьдралдаа хариуцлагатай байхыг хүсвэл амандааж хариуцлагатай байх хэрэгтэй. Би өөрийгөө уучлсан учраас өөртөө итгэлтэй болсон. Бусдад болоод амьдралд итгэхэ байлвал өөртөө ч итгэхэ болдог. Өөрөө өөрийнхөө төлөө зөв сонголт хийж өөртөө тусал. Хэрвээ эргэлзээ төрөөд байвал энэ шийдвэр надад тустай, энэ цаг мөчид тохиромжтой, бас зөв шийдвэр мөн үү гэж асуу. Нэгэн тэл би чамд энэ бүхнийг хэлсэн болохоор одоо нэг л хүний үгийг чамд хэлмээр байна. Тэгэд чи өнөө ороо энэ бүхнийг нэг сайн эргцүүлээд бодоод үзнэ үз. Чи бол эвдрээгүй сайн охин. Тийм болохоор ч би чамааг амьдралд хайртай болгож урагшаа алхуулмаар байна. Дахиж чамтай энэ талаар ярихгүй бодноо. Энэ бүхнийг тунгаагаад үзэхээр маргааш чи тэс өөр хүн болоод босоод ирэх вэвэ. Харин бодож тунгааж чадвал шүү дээ. Чиний өмнө бүхэл бүтэн амьдрал байна. Өөх их өдрөнд өхөж аваа хөөгшин би сэтгэлээр унаагүй байхад эд сайхан залуу насан дээрээ яваа чи ингэж хүнийг үзен ядаж буруу бодол тээж амьдралаас хаширч болохгүй. Мэдээ? Чамд зөндөө сайхан ирээдүй байна. Миний охин ирээдүйгээ гэрэлтэй сайхнаар харж бодож явж бай. Тэгвэл хүсэл бүхэн чинь биелэн шүү дээ. Чи энэ амьдралаасаа залхаад өгөхөд өгвөл хинж чамайг өгүүлэхгүй. Магад ойр дотныхон чинь л хаяа нэг дурсна. Харин чи золоор олдсон энэ амьдралаа чин сэтгэлээсээ хайрлаж, хүндэлж амьдарсан шиг л амьдарч явах хэрэгтэй. Учир нь чи ганц л амьдран шүү дээ. Тийм болохоор ахын чамаас нэг л зүйлийг хүсье. Амьдралаа хайрлаж яваа миний дүү. Битгий ээжээгөө үзэн яд. Тэр хүн тавилангаараа, чи тавилангаараа өөр өөртөөхөө гисгэлийг хүртээд явна гэсэн үг. Ойлгож байна уу? Аха. Химэн толгой дохиод нэгийг бодлогошрон ширээг гөлрөн суугаа охиныг хараад насан жаргал өөрийнх нь хэлсэн үг ямар тайч хурч байна хэмээгээд үргэлжлүүлэн би Эммет Фоксын хэлсэн үгийг чамд хэлэхийг хүсэж байна. Эммет Фокс бол 40-60 оны үеийн маш алдартай багш юм. Агуу их хайрын байлдан дагуулж чадхааргүй тийм хэцүү гэж байхгүй. Агуу их хайрын эдгэж чадхааргүй тийм хүнд өвчин гэж байхгүй. Агуу их хайрын нээж чадхааргүй тийм хаалга гэж үгүй. Агуу их хайрын холбож чадхааргүй тийм том ангал гэж үгүй. Агуу их хайрын нэвтэлж чадхааргүй тийм хан гэж үгүй. Агуу их хайрын уучлж чадхааргүй тийм их нүгэл алдаа гэж үгүй. Асуудал бэрхшээлд хичнээн ч гүн гүнзгий орсон бай, ямар ч итгэлгүй болсон бай, ямар ч их эвдэрч зангиралдсан бай, ямар ч том алдаа хийсэн ялгаагүй агуу их хайрыг ойлгож мэдэрсэн л бол тэр бүгдийг уучлж, учиг зангилааг олж болно. Хэрв та хангалттай их хайрлаж чадхал юм бол энэ дэлхийн хамгийн аз жаргалтай нь хүчтэй нь та байх болно гэсэн байдгийм да охин минь. Тийм ээ. Хүн бүхэнд өөрт нь тулгарсан ямар нэгэн асуудлууд байдаг. Ахын ч гэсэн цагтаа элэг бүтэн сайхан л явлаа. Ханаа алдаснаас хойш их ганцаардаж өгүүлж байна да хөөрхий минь гэж. Бид хоёр чамтай ойролцоо нэрэ хэд ах юм байна. Нэг хүүтэй. Хүүгээ 10 жил төгсөнгүүт нь гадагшаа сургууль явуулсан нь бид хоёрын хамгийн буруу сонголт болоод үлдсэн дээ. Хүү эхний 2-3 жилдээ холбоотой байдаг байснаа нэг удаа яриад эхнэр авч байгаа бүл нэмнэ гэж хэлээд л таг болчихсон.
Тэрнээс хойш яаж ч хэлүүлээд бит хоёрыг хайсан да. Амьтан хүнээс сураг дуулах нэ амьд мэд сайн л явна гэх юм. Хөөх юм нэ. Их л харуулсан да хөөгөө. Би ч амьд мэд байгааг нь сонсоод бол явж байвал бараг гээд эр хүнл юм болохоор хат заах болсон. Хөөх, ямар муухай залуу вэ? Муухай ч гэсэн миний мах цусны минь тасархай болохоор хүүдээ гомдож чаддаггүй юм да. За одоо ингээд зогсъё хоёулаа. Мэдэх шаардлагагүй зүйлийг мэдэх хэрэггүй байдгийм аа охин минь. Ахын чамд зөндөө сайхан хайрын тухай ярьчаад төгсгөлд нь ийм дэмий юм яриад яахав? Тэгтэл миний хүн над дээр намайг амьд байхад эрхэл болно. Яагаад гэвэл хөөмн өөрийг нь өдий болтол хайрлаж хүлээсээр байгаа гэдгийг мэдэх болохоор би хүүдээ итгэж байна. Хүний газар амьдрал зохиосон хүн тэгээ тэднийхээ төлөө химэн нойр хоолгүй ажиллаад амжихгүй яваа үсттэй. Ядарчл байгаа ах та мөө хөөмн. Химэн хэлэхэд хоолой нь үл мэдэг чичирхийлж байхыг энэ удаа чамин сайхан анзаарав. Тэрээр ширээн дээрх зөөлсөө цэвэрлэн насан жаргалд нэг аяг цай оруулж өгөөд өрөөндөө орон дээш харан хэвтээд урд нь хизээж ингэж байгаагүйгээр бодол дарагдан өөрийгөө мэдэх үеэс эхлэн бүх амьдралаа бодож эхлэв. Тэр сацуу түүний нөөрний өмнөр нь өнгөрсөн бүхэн нь кино үзэж баймет урсаар нойрыг нь бүр хулжааж одлоо. Нэрэл насан жаргал ахын хэлдгээр хүний амьдрал янз янз байх юм да. Хэрвээ санснараа амьдраад байдаг бол амьдрал утгагүй тэмцэлгүй болох юм байна. Амьдрал тэмцэл байдаг болохоор л амьдрал амттай үнэтэй байдаг юм байна штэ. Нэрээ би одоо л болохоос надад хөөл гар ам нүд гээд бүх эрэгтэй минь бүрэн байна. Яагаад би ажил хийж болохгүй гэж? Насан жаргал ахаас гуйгаад үзвэл энэ мондог хүн нэг таньдаг хүндээ хэлээд намайг ажилд оруулах юм биш үү? Ямар азар би тэр шөнө гарч энэ хүнтэй очирваа. Миний нүд одоо л нээгдэх шиг том хүнч болчихсон юм шиг ямар сайхан байна. Химэн бодон инээмсэглэн хэвдэж байснаа гэнэт маргаашл ажилдаа орохоор болсон мэт санан усанд орж бэлтгэхээр угаалгын өрөөрөө их л хөөртэй алхлаа. Амандаа дуу аялан усанд орох охины дууг сонсоод насан жаргалж инээмсэглэн толгоос өгсрээд зурагтаар гарч буй нэвтрүүлгийг анхааран чагнаж суутал утсан дуурав. Чамин сайхан усанд орж байгаа болохоор өөрөө очин утсаа автал төөний шав болох Гамбат ярьж байна. Сайн байна уу та? Би тийхэд ангу. Би сайн. Ямар сонин хүн ярьж байх юм? Харин танаас нэг юм асуух хэрэг гараад. За юу вүлээ? Та эрүүл мэндийн яамд гайгүйхан нөлөө бөхөө хүн танихгүй үз? За яах гэв? Би харин нэг ховын имлэг санаатай. Тэгээд уулзаж харилцан ярилцаж зөвлөгөө авдаг юм уу гэдэл. За би маргааш өглөө асуучгаад зөвшөөрвөл чиний утсыг өгье. Ингээд дугаар ч надад байгаа юу? Гамбат дугаараа хэлэхэд тэмдэглэж аваад ороод имээ. Өглөө болъё. Химэн бодоод яаманд ажилдаг бас нэг шаврууга ярих гэснээ буцааж таслаад халуун цай хийн өрөөндөө орон зурагтаа үргэлжлүүлэн үзв. Сайхнаа гэрээсээ гарan эмнэлэг орохоор явж байхдаа таймгүй ихээр айхч шиг баярлах шиг нэг сонин мэдрэмжинд хүлэгдэн арай хэн яваад очвол зүс мэдэх эмэгтэйчүүдийн эмч гэрэл түүнийг их л найрсгаар угтан авлаа. За сайн уу? Би сайн уу? Сайн би зүгээр дээ. Тэгэд наа царай чинь яагав? Мэдхгүй харин чам дээр ирнэ гэсэн чинь нэг л гомдлын мөр тасрах гээд байгаа юм шиг сонир болоод байна. Зүгээр дээ. Миний бичиж өгсөн юмнуудыг ууснаа. Тэгсэн. Чиний эмчилгээг бүгдийг нь яг таг биелүүлсэн. За сайн байна. Би харин чамайг ирэхгүй болохоор гайхаад ярьдаг юм уу гэтэл амжидгөө. Тэгсэн ашгүй өөрөө хүрэдэрлээ. За найз нь үзлэхээ хувцас талаад ороод ир. Сайхнаад тэр хэдэн минут яг л хүнд ял сонсох гэж байгаа мэд хэрэгтэн шиг хэцүү байсанд хулгасхийн өрөөнд нь ороод орон дээр нь гарын хэвтлээ. Гэрэл хуруугаа оруулан нэг гараараа давсган дээр нь дарахад их хүндүүр байсан тул өөрөн ирэхгүй зайлах гэтэл хүй болоогүй байна. Жаахан охин шиг юм болох нь уу? Химэн инээхэд сайхнаа юу ч дуурах зөхөөгүй байсан тул дэмийл хариуд нь инээмээр айдан бие суллаа. За босоод ир, найз нэхот хараадах юм.
Гэрэл эхот гарах тэр хэдхэн минут түүнд хэдэн зуун шиг удаан санагдахад тэсгэл алдан яасан өөрчлөлт байна уу? Боломж байна уу? Хэмээн араас нь угсруулан асуухад гэрэл өнөөхөл инээмсэглэлээрээ инээгээд одоохон дууслаа. Яарч байгааг чинь ойлгож байна. Химээснээ дахин нэг гүйлгэж хараад босон шүүгээгээ онгойлгон тест өгөөд за үзчихэд болсон л юм шиг байна да. Сайхна үүнийг сонсоод сандран чичгэнсэн гараар асган цутхан өгсөн савнд нь жаахныг хийчгээд өрөөнд нь очин хоёул харан суутал яах ихийн зуургүй хоёр зураас гараад ирлээ. Сайхна хараад баярлсандаа хашгиран уйлвал гэрэл эмч мөрийг нь нэлэн өнөөхөл сэтгэл татам сайхан инээмсэглэлээрээ шагнаад за баяр хүргэе бүсгүй минь ингээд л ээж болох нь дээ. Эмчээ би үнэхээр жирэмсэн болчихлоо гэж үү? Би ханаасаа хүүхэдтэй болчихлоо гэж үү? Тийм ээ, чи минь болчихсон байна. Заашгүй дээ. Ингээд хоёулаа хичээснийх ямар тайч өрийн зулаа үнэрлэх боллоо. Энэ чиний анхны хүүхэд гэлөө. Үүнийг сонсоод сайхнаа балмагдан сандран нүүрэн чимчигнээд ирэхэд дуугүй доошоо харан толгой дохин голоод гарсан охин нь гэнэт санагдан өрөвдгэн ирэхэнд өөрийн ирэхгүй нулимс унагчхав. Гэрэл харин үүнийг нь хүүхэдтэй болсондоо баярлан уйлж байна хэмээн бодоод одоо тайвшир таахөө ямар ч байсан хоёулаа зүтгэснийг хүүхэдтэй болоод авлаа. Одоо харин сайн гамнаж байгаа төрүүлчихсэн хойноо л нэг сайхан дотроо онгойлгодоо. Харин тийм ээ эмчээ би бүр үгүй юу ч гэмээр юм дээ. Хэлэх үг олдохгүй байна. Ойлгож байгаа эзтэй. Тэгэлгүй яах вэ? Сайн ойлгож байна чамайг. Манай зоригтч бүр намайг эмч юм бол чи хүүхэдтэй болгож өг гээд. Би ч айж бишээ гайхаж ялаа. Эмчээ манай хүүхэд хэвийн хүүхэд байгаа эзтэй. Иш сайхнаа минь юу ярина вэ? Эрүүл хүмүүсээс эрүүл хэвийн хүүхэд төрөлгүй яадгийм. Тэгэд ч одоо юу мэдэгдэв? Яасан дэмий юм санаа зовдгийн? Харин юу л да ингээд цаашаа хэлж чадсангүй төгдчихснэ. За нэрэ дэмий юмд шаналж байх юм. За маш их баярлаа. Би одоо явъя да. Зоригтыг ороо ирэхэд нь баярлуулъя. Химээгээд мөн л инээмсэглээд баяртай гэсээр тэндээс гарлаа. Яана энэ хүүхэд маань хэвийн одоо биш байгаасай бурхан минь. Цэвэг бит хоёр ч гэсэн хоёулаа хэвийн байтал охин минь одоо төрчихсөн. Тэгэд би охиноо голоод хувь заяанд нь даатгаад гарсан арчаагүй ээж юм шүү дээ. Тэгтэл одоо энэ нүр минь бас л одоо төрчихвөл би одоо яана? Ээж намайг бага залууд хийж байсан үг одоо гинэт санагдах чинь юу болж байна? Нэрээ ээж маань айлын өргөмөл охин. Төрүүлсэн их нь бас одоо хүн байсан. Тэгээд ээжийг асарч дийлэхгүй болохоор нутгийнхаа хүүхэдгүй хоёр хүнд өргүүлсэн гэж ярьж байсан шүү дээ. Тэгэхээр одоо яах вэ? Ингэж бодохын сацуу нуруунд дээрээс нь хүнд лантуугаар нүдэх шиг болоход өөрөн ирэхгүй дуун алдаад ойролцоох сандал дээр арайхийн суун туслаа. Зоригт орой гэртээ эртэл эхнэр нь ажилласаа эртэрсэн бололтой ширээ засан дуртай хоолыг нь хийн түүнийг хүлээж суув. Хөөх, эн чинь өнөөдөр баяр болж байгаа юм уу? Тийм ээ, бит хоёрын баяр, бүр маш том баяр болж байна. Ямар баяр вүлээ? Танилцсан өдөр юм уу? Үгүй. Тэгээд чи өөрөө таалдаа. Би яаж таах юм бэ? Ямар ч сэжүүр байхгүй, тиймгээ таамаглах чинь байхгүй байхад хилчиллээ. Сайхнаа зоригтын хойно нь очин гараас нь тэврээд чихэнд нь аажуухан чи минь аав болох нь. Юу? Нэрээ гэж үү? Хизээ? Яаж? Хэн тэгж байна? Химэн араас нь давхцуулан өсрөн босч ирээд хоёр мөрнөөс нь барин өөдөөс нь хараад худлаа тоглоогүй биз? Би юу боллоо гэж ийм ямар тоглох юм бэ? Ямар жоохон охин байгаарш би өнөөдөр гэрэл эмчтэр очиод үзүүлсэн. Тэгэд гэрлээ бас тийм гэж байна уу? Сайхнаа хариу хэлэлгүй нэмсэглээд толгойд авхвал зоригтын гарн сулран сандал дээр лаг хийтэл сууснаа ширээн дээрх архийг задлан хоёр хундганд хийгээд ингэж нэг удаан хүлээсний эцэст эцэг болдгийм байжээ. Энэ бүхэн үнэхээр болж байна гэж үү? Химэн өөртөөгөө ярьснаа нэг хундгаа сайхнаад өгөн энэ сайхан мэдээг дуулгасан өдрийн төлөө хойштой хоёулаа бишээ
Хүүхдүүдтэйгээ энэ өдрийг баярт өдөр болгон заавал тэмдэглэж явах болно. Гээд илүү үг үл яран өөрийнхөөгөө нэг амьсгаагаар ууснаа нэгэнтээ санаа алдахад сайхнаа юу ч үл дууран инээмсэглэн харж байснаа мөн л ёсолохоор хундахтай архиа амандаа хүрэгвэл зоригтой. Чи битгий уугаарай. Миний хүүд болохгүй шүү. Сайхнаа гинэт тогломоор санагдаад ганцхан хундгайг уучхад яавал гэж юу яриад байгаа юм бэ чи? Тэгвэл чи яах гэж юм хийж өгсөн? Химээгээд тэсгэл алтан педхитэл инээд алдахад зоригт үннээсээ уурлан өөдөөс нь муухай харан суухад сайхнаа инээсэн чихтэй. За тоолж яахт чинь сүртэй юм бэ? Би уувал гэж. Тийм байлгүй дээ. Химээгээд атарсан хөмсгөө тавин даган их л баяртай буй бололтой ихээр инээд алдлаа. Насан жаргал сансан хэрэгэн бүтсэн тул их л баяртайгаар чамин сайхныг өрөөндөө дуудан хажуудаа суулгаад үсийг нь нэлбэн зулаа дээр нь үнэрлснэ. За охин минь маргаашнаас чи ажилд орох боллоо доо. Нэг хувийн эмнэлэгт цэвэрлэгчээр орж байгаа. Ажлаа сайн хийгээд олон юм сураарай миний охин. Хөөх нэрээ юу? Тэгэд намайг үнэхээр авах болчихсноо. Худлаа авна гэж байдгийм үү? Химээгээд инээснэ. Миний охиныг авалгүй яахав? Чиний хөл гар чинь эрүүл ажиллаж байгаа. Бас чи эрүүл ухаантай юм чинь хаач ажил хийж чадан шүү дээ. Тийм л дээ. Тэгтээ би химээгээд доошоо харуул насан жаргал түүний толгойг элбээд ах нь юу гэж хэлдэг вүлээ? Битгий өөрийгөө голж чамлаж бай. Чи өөрийгөө тоохгүй бол өөр хэн чамайг чам шиг тоох вүлээ? Энэнд байхгүйч надад байгаа. Эд чадаж байхад би юугаараа дутдгийм хэмээн үргэлж бодож өөрийгөө хайрлаж яваа миний охин. Өөрийгөө хайрлаж чадсан хүн л бусдыг чин сэтгэлээсээ хайрладаг юм шүү дээ. Чи өөрөө өөртөө таалагдахгүй бол өөр бусдад таалагдах гэж мянга хичээгээд ямар хэрэг байна? Мөн их хэлэх юм да. Чи нэг л наад би одоо хүн бусдаас өөр муухай гэдэг бодлоосоо ангижрахгүй надад мөн их хэлж байна. Одоо болно мэдээ. Харин тийм ээ, таныг хэлснийг их л бодох юм. Ямар азар би тантай тааралдваа. Хэрвээ ийм сайхан үнтэй тааралдаагүй бол би өдөөд хаана юу хийж авах байсан бол бурхан минь. Чиний санаа зөв болохоор заяа чин төвшөөд яваад байгаа юм шүү дээ. Тэгэхээр миний охин ажиллаад бусдын дор оруулгүй бүр илүү гарч хичээж хийдэг юм шүү. Ялгарч амьдарч ялж яв. Үүнийг хизээж битгий мартаарай. Би хичээнэ өвөө. Ямар ч байсан таны нэрийг хөөдөхгүй. Зөвхөн миний нэрийг хөөднө гэж хичээгээд хэрэггүй. Би бол тусдаа. Би насан жаргал гэж хүн. Харин чи бол тусдаа чамин сайхан гэж хүн. Тэгэхээр өөрийнхөө нэрийг л хичээж яваарай. Ойлгоо? За. Сайн хүн. Чи надад их тус хань болж байна. Одоо эртхэн ямаа хийчгээд амардаа. Маргааш хоцролгүй оч. Ахан чамд ганцхан л зүйл захий. Чи маш сайн хариуцлагатай байгаарай. Химээснэ хитвчээ уудлан түүнд 5,000 төгрөг өгөөд ажилтай болсныг чинь мэлааж байгаа юм. Гэхдээ чамин сайхан баярлах уйлах зэрэгцэн өрөөндөө орон маргааш шинэ ажилд орох юмаа бэлдэж байгаад гинэт барих цөнхгүйгээ санан насан жаргалын өгсөн 5,000 төгрөгөөр зах гарч цөнх авахаар гэрээс гарах гэтэл насан жаргал дуудан гарах ажил байгаа мó миний охин. Харин тийм ээ, маргааш барих цүнх байхгүй юм байна. Зах гарч нэг цүнх авд юм уу? Тэгээд мөнгө байгаа мó чамд? Байгаа. Саяны өгсөн 5,000 төгрөгөөр авчихъя. Болох уу? Юу болох уу гэж. Наадах чинь чиний л мөнгө шүү дээ. Нэрээ ах нь ажилд орж байгаа хүнийг би гэж мөнгөнөө хүн яагаад цаансангүй вэ? Химэн хитвчнээсээ мөнгө гарган нэмэж өгөөд. Одоо зах хүн ихтэй байгаа. Наад мөнгөө нэмээд ойролцоо дэлгүүрээс авчих. Үгүй зүгээрээ та надад өгсөн штэ. Зах гарахаар ороотно чи дуугуул наадхаав. Хизүү байвал цалинтай болохоороо надад буцаагаад өгчих мэдээ. За тэгье. Танд маш их баярлалаа. Гисээр гүйхэн холгүй гэрээсээ гарлаа. Тэрээр насан жаргалаас авсан мөнгөө алдчихвээ гэсэн байртай тасаатхан явсаар барааны дэлгүүр орон лангуунаас лангуу хэсэн энийг ч үзэн тэрийг ч харан явсаар. Гэнэт түүний хажууд нэг л танил дуу.
Тэрээр өнөөг сайхан баярлаж байсан сайхан сэтгэлийг нь эртээ хутгаар зүсээд авах шиг өнөөх дуунаас чихүүцэн холдохоор дээшээ харвал сайхнаа мөн чамин сайхныг хараад хэртхийн зог тусаад бушуухан холдохоор зоригтыг сугадан нүүр буруулан эргэв. Чамин сайхан ээжийнхээ том болсон гэцийг хараад өөрийн ирэхгүй нүдэнд нь нулимс хураад ирэхэд мөн л тэндээс сүнхээ авалгүй гарлаа. Дэлгүүрээс гараад хажуугийн буланд нуугдан дургойн хурж байсан ч ээжигээ дахин хармаар санагдаад болохгүй байсан тул нулимсаа арчин хүлээн зогсож байтал төд өдөлгүй ээж нь мөн нөгөө залуугаа судан гарчиж байгаа харагдав. Насан жаргал ахынхаа хэлснээр уучлалыг хүссэн тэрхэн мөчөд хамаг хүлээс нь наалдран өөдөөс нь гүйж очоод тас тэврээд хингэнтэл уйлмаар санагдсан ч яг явах гэтэл чадахгүй хийл харан уруулаа тас зун хөдөлж чадахгүй тэндээ хөшөж орхив. Сайхнаа чамин сайхантай санамсаргүй тааралдсандаа балмагдан зоригтыг даган санал болгосон зүйлсийг сонирхох ч үгүй асуусан зүйлсийг нь зөвшөөрөн ийш тийшээ гэлбэлцэн нүдэрээ хэн нэг хаан байтал зоригт түүний энэ байдлыг ажиглан чи яасан бэ? Төрөөнөөс хойш нэг л сонирн байгаад байх чинь зүгээр үсттэй. Зүгээрээ жаахан дотор муухай өргөд байна. Явах уу тэгвэл? За яах вэ гайгүйз олон дахин гарч чадах биш ямаа авчгаад гарыг. Нээрээ зүгээрээ зөхөө. Ерөөсөө харъя чи ядарчихлаа химээгээд үгийн солиогүй гараас нь хөтлөн хаалга зүглөв. Сайхнаа дотроо чамин сайхныг гараад ирчихвээ химэн имэн хулгансаар зоригтын нөмөрт хорогдон бүлтэлцэн том гიშгэн бушуухан тэндээс холдохоор хурдлан явтал. Чи чинь яагаад шуурганд орудож байгаа хан шиг түргэн алхаад байна? Жаахан аажуул да хүүхдийг минь дөргиочлоо. Зоригт гэнэт тамхигүй болсноос санаад тамхи авахаар машиныхаа түлхүүрийг сайхнаад өгөөд цааш иргсэн тэрхэн агшинд сайхнаа химэн нэрээр нь дуудхан тэр. Гайхан эргэн харснаа өөрийн мэдэлгүй амандаа дуу алдан хаалга онгойлгон суух гэтэл дахин нэрээр нь хилэнтэй нарангуй дуудан өөдөөс нь ирэх хүнийг хараад гэнэт ихээр айн чичирч эхлэв. Гэтэлч цэвэг хажууд нь нэрэн согтуунуудээр үлэнд нь ширтээд та сайн байна уу? Чи энд юу хийж байгаа юм? Эхлээд хүнтэй мэндэлчгэж чадахгүй байна уу таагаа? Гэтэлч цаанаас нь зоригт хүрээд ирэв. Тэрээр эренгүүтээ цэвгийг муу аригчин минь холд химэн түлхээд сайхнаад машиндаа суулгаад тэндээс холдов. Энэ хар аригчин мөнгө гуйж байна уу? Зоригтоо энэ аригчин чинь цэвэг байсан штэ. Йоо, муу юм уу? Аригчин болчихоо юу? Харин тийм л энэ. Гэнэт нэрээр нь дуудахаар нь гайхаад эргээд хартал хойно хүрээд ирчихсэн байна. Тэгэд мөнгө нэхэж байна уу? Үгүй дээ. Тийм юм асуух боломж гараагүй. Минд мэдэж байтал чи хүрээд ирлээ. Ямар завхарсан юм бэ? Одоо ингэж аригтаж явхаар чинь охин чинь яаж байгаа бол? Харин тийм ээ. Би бас тэгэж бодоод л байна. Би охиныг чинь нэг удааж хараагүй байж яагаад ч юм гэнэт өрөвдчихлөө. Сайхнаа харин дотроо миний охиныг харсан бол чи юу гэж бодох байсан бол? Охиноо аваад ир гэж чи нэг ч үг дуураагүй. Би ч мөн хүсээгүй. Тэгэд одоо яагаад гэнэт хүүхдийг минь өрөвдөн вэ? Химэн ботхын сацуу гомдлын манан татан нулимсаа буцааж залгин дотроо уйлж эхлэв. Чи зүгээр үү? Битгий тоо. Одоо би хажууд чинь байна. Удахгүй бид бүл нэмээд элэг бүтэн болох гэж байхад дутуу юм юу байна? Тийм биз дээ. Чи надад дургуйч нь хөрөхгүй байна уу? Йоо, яагаад тэгэж бодов? Чи намайг гээд нөхөр хүүхдээ хүртэл орхиод ирсэн байхад би юунд нь дургуй хөрөх болж байна? Тийм л дээ. Тэгтэл би хүүхдээ орхиод ирсэн хүн шүү дээ. Гэрэл нэмж намайг урд нь төрж байгаагүй гэлүү гэхэд ямар хэцүү байсан гэж бодно. Анхнаасаа хэрэггүй нуудаг байж л гэж бодсон. Тэгэхгүй бол болохгүй. Тэгээд ч бидний амьдрал хэнд хамаатай юм бэ? Энэ хөөхнүүд илүү юм яриад дургуй хөргөчдөг юм шүү. Битгий тэгээхөө. Угаасаа л тийм байдаг хорвоо юм хань. Би чамдаа эрүүл сайхан хүүхэд төрүүлж өгөх болно. Харин чи бид хоёрыг хизээж орхихгүй үсттэй. Чи юу яриад байна? Бид хоёроос эргүүлэл хөөхд гарч таарна штэ. Тэгэд ч хүсэн хүлээсэн хүүмэн нэрж байхад би яалаа гэж орхих вүлээ. Сайхнаа хариу юу ч дуурсангүй унтаж байгаа дүр үзүүлэн төшөлгөө налан нүдэнэн бодолд дарагдлаа. Харин зоригт унтчихж хэмээн бодоод хөгжмийнхээ дууг намсхан шинэ хүнийхээ тухай бодон жаргалтай инээмсэглэл нүүрэндээ тодруулан явна.
Чамин сайхан ээж дээр нь аав нь хүрээд ирэхийг хараад айдаст гучигдан бэмбэгнэн зогсож байтал ашгүй ээжийг нь нөхөр нь хамгаалан аварч байгаад баярлаа бурхан минь хэмээн өөрөн ирэхгүй шивнэж орхив. Тэрээр ээжигээ явсны дараа аавыгаа ажлаа. Аав нь бүр хөгшөрч ганцхан харагдана. Өнөөх залууд түлхүүлээд босохдоо газраас хүний идэж байсан тал боорцог олон шороог нь үлээж цэвэрлээд амрууга хийхийг хараад өөрийн ирэхгүй зүрх нь дахиад л шархиран базлав. Газар шаагаан гуйлан явах аавыгаа хараад өрөвдхийн эрхэнд өнөөх цүнх авах гэж байсан мөнгнөөсөө 2000 төгрөг гарган өгөхөөр алхаж яваад гинэт ингээд өгчихвөл аав нь архиал уун тэрний оронд идэх юм аваад өгчихъя хэмээн шийдээд хажуугийн хүнсний дэлгүүр орон нэг талах хямтаа аван гараад иртэл аав нь аль хэдийн явчихсан байв. Урамгүйхэн тэр хаваар зөндөө харсан ч аав нь харагдсангүй. Авсан юмаа буцаалтай нь биш. Бас аав нь дахиад тааралдчих юм билүү хэмээн бодоод нэг харих гэснээ гинэт насан жаргал өвөөгийнх нь цүнх аваад ир хэмээн өөрөөс нь дутахгүй баярлан байж өгсөн мөнгө нь гарт нь тэмтрэгдэхэд ингээд зүгээр харалтай нь биш хэмээгээд буцаж орон цүнхээ аваад мөн гэртээ харахаар явлаа. Орооныхоо хоолыг хийж идчихээд маргаашнаас ажилтай тул эртхэн унтахаар хэвтсэн ч нойронд хүрсэнгүй. Аав ээжийнхээ ялгаатай амьдралыг бодох мөртөн илгэн эмтэрнэ. Ээж минь сайн л яваа юм байна. Удахгүй хүүхэдтэй болох гэж байгаа юм байна. Би ч гэсэн ийм сайхан хүнтэй учирч сайхан л амьдарч байна. Харин аав минь л годомжны аригчин болж тээ. Ажил хийгээд мөнгөө хурааж байгаад аавдаа нэг гэр авч өгье дөө. Тэгэхээр удаан ажиллахын тулд сайн л ажиллах хэрэгтэй. Ээж намайг хараад юу гэж бодсон бол тэр нөхөр намайг мэддэггүй юм байна. Хэрэв мэддэг бол хараад шууд л таних штэ. Би ээж содон юм чинь. Харин аавыг мэддэг бололтой ээжийг минь зовоож байгаа болов. Хахаа гуйж байна. Битгий миний ээжийг зодож загнаарай. Бурхан минь ээжийг минь битгий загнуулаарай. Гуйж байна. Химэн гараа урдаа аван сүсэглэн залбирч хэвтэн үргэлжлүүлэн юм бодсоор нэг мэдэхнээ унтаад өгөв. Маргааш нь хэлсэн газар нь цагтаа яваад очвол өөрийнх нь бодож байснаас хамаагүй залуу хүн түүнийг хүлээж авч уулзаад "За өнөөдрөөс ажиллаа эхлэндээ. Барна үсттэй." "Тийм ээ, би жаахан охин бишээ ахаа. Одоо намайг ахаа биш, захирлаа гэж байгаарай. Өөртөө ихтэй байгаа чинь сайн байна. Миний багш надаас асуухчгүй шууд л чи миний охиныг ажилд ав гэд тулгачихсан. Би багштай их өртөө хүн мөн хөндөөлж явдаг болохоор заа гэд чи ажилтай болж байна. За энэ чамтай танилцах хүмүүс сайхан танилццгаа. Та нарт би нэг л шаардлага тавина. Хизээч өвчтөнтэй муухай хартаж болохгүй. Аль чадлаараа тэдэнд туслаад өөрийн аав ээж мэтэл илгэсэг байгаарай. Ойлгосноо бүгдээрээ. За мэдлээ захирлаа. Тий. Нараа, чи энэ охины хийх ажлыг нь сайн заагаад өгнө үз. За захирлаа. Ингээд чамин сайхантай хамт ажиллах дөрвөн эгчтэйгээ танилцсан ажилдаа орохоор хувцас солон өөрийн хувин альчуур зэрэгээ хүлээн аваад нараа эгчигээ даган ажилдаа гарлаа. Чамин сайхан ажилдаа гүйсээр нэг л мэдхэд аль хэдийн 3 жилийг ардаа үджээ. Анх ажилд ороод юугаа ч мэдэхгүй байсан хүн өнөөдөр хинээс ч дутуугүй өөрөгт ажлаа сайн хийж бүр компанийнхаа шилдэг ажилтан хүртэл болоод авав. Нэгэн өдөр ажиллаа хийж байтал тэдний эмнэлэгт нэгэн эмгэн ирж хэвтэв. Эмгэн чамин сайхны тасагт хэвтэж таарлаа. Нэг өдөр өрөөг нь цэвэрлэхээр ортол эмгэн цайгаа аяглах гээд чадахгүй гар нь салгалан байгаа харагдахад очин цайг нь аяглан бариулах гэтэл бас л гар нь салгалаад байсан тул халбгаар хөрөгөн аманд нь хийж өгөв. Эмгэнч талархснаа илэрхийлэн цайгаа уун суутал гаднаас Ганбат захирал нь ороод ирэв. Ганбат чамин сайхны үйлдэлийг харан ихэд сайшаагаад өвчтөн дээр очин "За та минь хэр хонов салгалаад байна уу? Жаахан нойр муутай хонлоо. Тэгсэн чинь бүр ихээр салгалаад болдоггүй. Тгийштэй. Тэгэд намайг дуудчихгүй. Та нэрээ гүргэр хүн шүү. Харин сайхан цай уу юу гэж байтал энэ охин орж иж таарн туслаад ээж нь ярьж амжсангүй. Чамин сайхан ээж нь химээх энэ үгийг дуулаад хачин ихээр балмагдан сандарч орхив. Гэтэл Ганбат энэ байдлыг ажиглан мэдээд "Чамин сайхан минь баярлаа.
Миний ээж минь юм шүү те. Цаадуулдаа битгий хэлээрээ. За захирлаа. Химэн ээрч мөнгөн хэлэхэд гамбат хариу нэмсэглээд за гарч ажиллаа хийдээ. Чамин сайхныг гарах агшинд ардан захирлынх нь манай эмнэлэгт анх байгуулагдсан цагаас хойш ажиллаж байгаа сайн ажилтан илүү дутуу үг яриагүй өөрийгөө л болгоод яваад байдаг охиндоо. Насан жаргал багшийн хуурай охин гэсэн. Энэ эмнэлгийг байгуулахад насан жаргал багш их тус болсныг та мэдэж байгаа да. Тэгээд л эмнэлэг бүтлээгийнхийг дуулаад шууд л надад энэ охиныг ажилд ав гэж тулгачихсан хүн дээ. Химээгээд инээхэд ээж нь насан жаргал багш чинь мундаг хүн дээ. Тэр хүн энэ охин хоёр яаж яваад аав охин хоёр болсон бол тоо зайлуул. Хин хинэн дутуугаад өргөжл явдаг байх та хөрх юм. Нөгөө хүн чимээгүй л байна уу? Ээж минь би тэрийг яаж мэдхэвдэ? Чимээгүй байгаа бол той. Хэрэггүй юмыг сонирхоод хэрэггүй, тархиндаа хэрэгтэй гэсэн зөөлсөө л оруулж бай. Тэгэхгүй хамаагүй юм чихэд ямар наад тархич нь хогийн сав юм уу гэж багш минь бидэнд байнга хэлдэг байсан. Тэгэхэр би тархиа хогоор биш намаар дүүргэх гэж л явдаг хүндээ. Нээрээ тийм дээ. За ээж нь аяг сайхан цай уучсан чинь жаахан хэвтмээр болж байна. Тэгдээ ээжээ, эмчилгээ эхлэхээс өмнө жаахан ч гэсэн амраад авдаа. Би үзлэг хийгээд эмчилгээг нь биччихсэн болохоор одоо удахгүй совилогч орж ирнэ. Би ч ажилдаа гарыг. Цэвэг өдөр шөнөийг ялахаа болов. Арай хийж нэг ухаан орхороо хамгийн түрүүнд тархинд нь арх хэрхэн олж уух талаар орж ирнэ. Бат охиныг нь явснаас хойш дагуулж ирсэн хүүхэнтэйгээ салхаа байсан тул одоо түүнийг гэх хүн нэгээхэн ч байхгүй болов. Сайхнатай тааралдаад ядаж нэг шил архины мөнгө салгаж амжилгүй явуулсандаа өнөөдрийг хүртэл харуулсан бодно. Цэвэг хэдий ингэж архинд гүн нэвчсэн ч яаж иж байгаад л тараншаандаа ирж хондог үлээ. Аагам зуны халуунд ч хөхөө өвлийн хөвдөнд ч багахан уусан ч ахиухан уусан ч ямар ч хэл байсан өөрийнхөө гэр хэмээх тараншаан руу хүлэн түүнийг хөдлөөд явна. Түүний хувьд амьдрал нь зөвхөн архин дээр тогтож байв. Хаяа нэг уугаагүй үедээ охиноо хаа яваа бол хэмээн бодхоос үл хэтрэнэ. Тэрээр нэг өдөр мөн л сурснараа эхний үеэ бодвол танилын хүрээнч тэлсэн тул ямар ч байсан нэгэн дээр нь очиход байхгүй ч нөгөө дээр нь ядч л дотрыг нь засч хорхоог нь дарах балга юм байж байдаг тул ийхүү хэсч яваад өөрөөсөө ихчмэд нэгэн эмэгтэйтэй танилцав. Хэрлэн гих тэр эмэгтэй арх уугаад байхгүй ч учир нь үл мэдэгдэх шалтгааны улмаас мөн л тараншаанаар гэр хийх эмэгтэй аж. Олон яриагүй тэр ихчмэд бүсгүйтэй нэг л мэдхэд цэвэг ойртон найзлах болов. Эмэгтэй хүнтэй ингэж ойртойгүй утсан тэрээр хэрлэнгийн халамжийг анзаарсангүй. Тэгэвч хэрлэн төөнийг цохирлгүй халамжилсаар бүр амьдардаг тараншаантан даган ирж нэг герт орох болов. Хэрлэн арх уухыг нь хизээж хордоггүй бөгөөд харин хизээж мөн түүнд арх авч өгдөггүй аж. Чи миний эхнэр л юм бол надад нэг шил арх аваад өг. Чамд мөнгө байгаа үсттэй химэн агсанхад хэрлэн эвүүч дугууралгүй гарч явснаа төвөнд арх биш бэлэн гомон авчран өгөв. Би чамайг арх гэсэн болохоос хоол гэсэн юм уу? Чи намайг ямар байдалтай байгааг мэдэхгүй дээ ингэж байна уу? Би чамд арх авч өгч чадахгүй. Дуртай юм бол өөрөө олоод уу. Харин архинаас өөр юу л хүснэ би яаж ээж байгаад бүгдийг нь олж өгч чадна. Үнэхээр тийм үү? Тэгвэл яг одоо миний дотор ямар байна гэж? Миний дотор гэж авах юм алга. Арх бол миний амьдрал мэдээ. Цэвгээ, чи тийм муу хүн биш шүү дээ. Чи эд нарыг бодвол чадaltaй хүн. Би чамд итгэж байна. Ганцхан арх л чамайг ингээд байгааг ойлгол доо. Хоёулаа хүчээ нийлүүлж байгаад энэ газар доорох амьдралаас гаръя л та тэхүү. Хэц. Тэр газар дээрх амьдралыг чинь би мэднэ. Амьдрал ч үдсэн. Гэвч хүүхнүүд та нар бүгд л адилхан өнгө мөнгө хараад л явдаг үсттэй. Үгүй гэж. Хүн бүхэн адилхан бишээ. Чи нэг л өдөр энэ харанхуй амьдралыг анзаарах болно. Би чамд итгэж байна. Хэрлэнгийн сүүлийн үг түүний тэртээ алсад нуугдсан бөхөж буй гэрлийг асаах шиг болоход юу ч хэлсэнгүй буруу харан бодол дарагдан хэвтлээ.
Хэрлэн түүний энэ байдлыг хараад инээмсэглэн нүхнээсээ гарan сайхан гурилтай шүл хийж өгөхөөр хамаг мөнгөө шавхан жаахан гурил мах хоёр аваад иртэл цэвэг харин байсангүй тул урамгүйхэн авсан зүйлсээ тавиад мэгшин хамаг цөхрлөө гаргая гэх шиг уйлж гарав. Цэвэг хэрлэнг тараншаанаас гараад явхад горилготой эргэж харан саяхан л бодож байсан бүхэн нь ор моргүй арилах шиг болоод яагаад чим түүнд нэг шил архитай заавал ирнэ гэсэн гүн бат итгэл дотор нь хурган түүнийг гжигдэх аваа. Тэгтэлж дээрээс танил доо "Аава, та байна уу?" хэмээх үед цочин дөхөж очвол охин нь байх нь тэр. Цэвэг бошуухан дээж гараад охиноо тас тэврэн амьд мэнд сайн байгааг нь хараад баярлсандаа уйлж гарав. "Аава та сайн биз дээ. Охин нь танд хоол авч өгье." Цэвэг хариу дуугарах тэнхэлгүй зогсоо зайгүй урсах нулимсаа арчин охиныхоо толгой гэлбэн даган явав. Чамин сайхан аавдаа нэг сайхан хоол авч өгмөр санагдан ресторанд оруулж үзүүлмээр болоход аавтайгаа хамт өөрөө ч орж үзээгүй томоохон ресторан дэрвэл тэр хоёрыг үүдэрээ ч оруулсангүй. Иймэрхүү байдалтай явсаар хаалга нэгэд оруулах газар олдоогүй тул хоёул жижиг цайны газар орон суулаа. Тэнд байсан хэдэн хүн сэжиглэнгүй хамар амаа таглахад үйлчлэгч охин гүйж ирээд "Та хоёр эндээс хурдан гарахгүй бол цагдаа дуудлаа шүү." "Яагаад тэр үлээ? Бит хоёр мөнгөө өгöd хоол идэн штэ." "Та хоёрт үйлчлэхгүй ээ. Одоохон гар." "Охин минь, аавыгаа уучлаарай. Аавыг нь хаач байсан оруулахгүй юм байна." Чамин сайхан сая хүмүүсийг харан гайхаад аавыгаа нэг сайхан хоол идүүлчих юмсан гэсэн хүсэл нь талаар болж буйд урамгүйхэн байтал нүднийх нь буланд халуун ус гэж харагдах нь тэр. Чамин сайхан аавыгаа хөтлөн тэр газар орж гуйж арай хийнэг усанд оруулахыг зөвшөөрүүлж чадав. Усанд ороод гараад ирсэн аавыгаа хараад чамин сайхан туйлгүй ихээр баярлан очин хөлнөөс нь тэврээд "Таны ийм царайг хараагүй ямар их удсан юм бэ? Та минь энэ дэлхийн хамгийн сайхан аав юм аа. Би толинд харж болох уу?" Чамин сайхан цүнхээ уудлан жижиг толио гаргаж төвөнд өгөв. Цэвэг ингэж толинд хараагүй хичнээн удснаа бодоод олсонгүй. Хамгийн сүүлд харж байхад нүүр нь цайвар махлаг, нүд нь хүчтэй залуу байсансан. Гэтэл одоо түүний өмнөөс өрчгөр хар өвгөн харж байх нь тэр. "Аава яасан бэ?" "Зүгээрээ. Би ингэж их өөрчлөгдсөн гэж үү?" Чамин сайхан хариу хэлсэнгүй хоёул тэндээсээ гарan шууд зах гарan аавыгаа бүрэн хувцаслаж өгөв. Ороод хувцас олоод өмссөн түүнийг энэ удаа ямар ч гоанз сэжиглэн хөөсөнгүй. Гицээ гартал идээд үлдснийг нь ууданд хийхийг хараад чамин сайхан "Аава, би танд дахиад хоол аваад өгөх үү? Чамд мөнгө байвал аав нь зөндөө их юм авахуллаа. Тэнд бас нэг хүнд өгөх гээд." "Хинд? Арай бат ахад юм биш үсттэй." "Үгүй дээ. Тэр бат чинь их нэртэй болоод аавыг нь ч бараг тоохоо байсан." Гэдэл яг л ээжтэй эрхэлж байгаа нялх хөөхд мэт дуурахад "Тэгээд?" хэмээн чамин сайхан гайхан харвал "Аав нь нэг хүнтэй болсон. Тэрэндээ л." "Өө, юу сайн бэ? Тэглгүй яах вэ? Арай тэрэгч бас арх уудг юм биш үсттэй." Уудгүй. Бүүр намайг арх аваад өг гэхээр авч өгөхгүй оронд нь гоймон ч юм уу өөр юм аваад ирдэг юм. "Ашгүй юу сайн бэ? Тэгвэл би тэрэгчтэй уулзаж таныг сайн харж яваарай гэж захинаа. Би яах вэ? Ингээд чи хаагур юу хийгээд байна? Бас яасан их мөнгөтэй олцохов? Арай аав минь, би явж их сайн өвөөтэй учирсан. Ярил их урт төөх. Тэр өвөө намайг ажилд оруулж мөн гэртээ амьдруулж байгаа." "Тийм үү? Заашгүй дээ. Гэхдээ бодолтой байгаарай. Чамайг элдэг үзүүл уруу татах вэ." "Зүгээрээ ааваа. Та яасан хүнд итгэдэггүй юм бэ?" "Ээжээс чинь хойш би хүнд итгэхэд хэцүү болсон доо. Би нэрээ ээжтэй таарлцсан." хэмээн чамин сайхан гинэт хэлэхэд цэвэг хоолоогоо нэгэнтээ засаад юу ч дууралгүй өмнөх цайнаасаа уувал чамин сайхан үргэлжлүүлэн "Тэр өдөр таа ч ээжтэй таарлцсан.
Машиндаа суух гэж байхад нь очиж уулзсан биз дээ. Юу? Хизээ вүлээ? Саналаа. Тэгэд чи байсан юм уу? Би санаандгүй тааралдаа зутчихсан. Тэгээд нууцаар харж байгаад та хоёрыг харсан. Аав нь сохтуу байсан болохоор яг нарийн сайн санахгүй байна. Тэгэхэд та тэр хахад түлхүүлж унчхаад газраас хүний идэж хайсан байсан тал борцойг аваад идэж байхыг хараад би таныг их өрөвдөж бушуухан ажил хийж танд хоол авч өгнө гэж өөртөө хэлсэн. Тэгээд л өнөөдөр ингэж байгаа мó. Аавыгаа мартаагүй сайн охин юм аа миний охин. Та миний аав шүү дээ. Би таныг ч мартаагүй, ээжийг ч үзээ ядаагүй. Энэ бүхнийг надад насан жаргал өвөө хэлж ярьж зааж өгсөн. Аваа, охин нь танаас нэг л зүйлийг гуй. Тийх үү? За. Та одоо ингээд л битгий арих уу тийх үү? Тийм сайн ихж байгаа юм бол битгий заваа. Хажуудаа хамт байгаад жаахан л хүлээчих. Охин нь танд гэр авч өгөх гээд цалингаа хурааж байгаа. Одоо жаахан л тисчихвэл охин нь та хоёрт гэр аваад өгье. Та арих уухын оронд ажил хий. Тийх үү? Цэвэг үүнийг сонсоод ёо гээд чамин сайхны төвний өөдөөс харах харцыг хараад цааш хэлж чадсангүй гарахаар босов. Цэвэг үүнийг сонсоод ёо гээд чамин сайхны төвний өөдөөс харах харцыг хараад цааш хэлж чадсангүй гарахаар босов. Хэрлэн цэвгээ гэрхгүй удаад байхаар нь нөгөө л арх уухгүй ухаарсан гэсэн бодол нь арчигдан арчигцаар хариугүй тасархын даваан дээр тис өмнөөс нь цэвэг хүрээд ирэх нь тэр. Хэрлэн түүнийг хараад амаа ангаан асуусан харцаар ширтвэл цэвэг тороо уудлан түүнд авсан хоолоо өгөөд унтахаар хэвтлээ. Үнэн дээр тэрээр унтсангүй. Өглөө хэрлэнгийн хөлсөн үг өдөр охиных нь хэлсэн үгс бодогдсон тэр мөртөө өөртөөгөө архитаага тэмцэхээр хатуу шийдлээ. Энэ шийдвэрт хүрэхэд хамгийн их нөлөөлсөн зүйл нь усанд орж хувцас солихоос өмнө хүмүүсийн харцаж байсан харцаа хэдхэн цагийн дараах хүмүүсийн харцаж байсан харцаа хоёр аж. Нэрэл хангалттай гуйлгачин амьдралаа. Одоо болж үзье. Маргааш нь эртлэн босоод иртэл бат түүнийг хараад хөөх чи чинь банк ухчихаа юу? Төрөл арилжчихсан байх чинь. Охин авч өгөөдөө. Хэм бэлээ? Чамаа юу? Их мөнгөтэй болчихож дээ те. Баян хүнтэй суугаа юу? За. Төрөл арилжснаа тэмдэглэж ганц юм босох нь үсттэй. Юу гинэ чи? Миний охиныг хин гэж бодоод ингэж ярьж байна чи. Битгий горд. Би одоо дахиж арих уухгүй. Удахгүй энэ гэрээс чинч нүүчих болохоор санаа бүү зов. Хэрлэн түүний энэ үгийг дуулаад чихэндээ итгэж ядан сая юу гिचвэ өннөө хэмээн талархсан харцаар түүнийг шагнан батыг зад загнан хажуунаас нь холдуулв. Тэр хоёр гарын хаажгаа мэдэхгүй хэсэг азанснаа цэвэг гинэт. Хоёулаа манай хуучаа амьдарч байсан хорон дээр очиж уулзъя. Тэндээс нэг гэрч олоо гуйгаад үздэг юм уу? Цэвэг хэрлэн хоёр их л урам зоригтой хорон дээр очсон ч санснаар болсонгүй. Хоёулаа аргаа баран юу ч дугралгүй дэмий алхан байтал годомных нь үзүүрт их том хашаа харагдав. Энд хизээдээ ийм юм барьчихдаг байна. Муусан баячууд хамаг газрыг аваад мань мэтийн гуйлгачд амьдралаа өөрчлөе гэхээр бөөн яршиг байх юм. Хэрлэн өнөөх хэлсэн хашааны хажуугаар гартал үүдэн дээрээ та гэртээ тавтаа морил химэн бичсэн харагдав. Тэртээ тэргүй өсөж байсан хоёрт өнөөх баячуудын гэгдэх хашааны буйны байгууллага байгаа нь нэгэнд ойлгомжтой тул хоёул аяг хоолж болов эдгээр яван орлоо. Тэднийг үүдээр ортол сайхан ааштай охин өмнөөс нь хүндэтгэн хурч ирээд сайн байцгаана уу? Гэртээ тавтаа морил. Энэ хоолны газар эхлээд ороод хоолоо идчих гэхэн тэр. Тэднийг хоол идэхээр яваад ортол заал дүүрэн хүүхэд хөгшөд бүр үеийнхэн хүмүүс хүртэл сууж байгаа харагдахад өнөөдөр ямар нэгэн баяр юм байх та аазтай байна шүү хэмээцгэн хоосон ширээнд суутал хоол орж ирв. Цэвэг учрыг үл ойлгон хажуугийн хүнээсээ энэ ямар нэртэй буйны байгууллага вэ? Өнөөдөр ямар нэгэн баяр болж байгаа юм уу?
Энэ бол шинэ өглөө сан гэдэг буйны байгууллага да. Баяр үшээ. Үргэлжил ийм байдаг. Хөөх тийм үү. Тэгээ та нар өдөр алга ирж хоол иддэг хэрэггүй. Яалаа гэж бид нар энд амьдардаг. Йоо. Энэ хүмүүс бүгдээрээ яаж багтдаг байна? Энэ байшин харахад жижиг хинч дотроо бид бүгдийг нь багтааж чадах юм да. Харин өндөр ээж хүмүүс багтахгүй болж байна. Өөр байшин байрдаг юм уу гэж байсан. Өндөр ээж гэж хээ юм бэ? Энэ санг хариуцдаг хүнийг бид өндөр ээж гэж авгаалдаг юм аа. За. Бид хоёрыг авах болов. Авалгүй яах вэ? Уулзаад үз. Хоолны дараа би хэлээд үгүй. Ингээд цэвэг хэрлэн хоёр явж гэртээ болтол Тараншаанд биш асрамжийн газар амьдрах болов. Чамин сайхан аавда гэр авчих мөнгөө хураасаар сая нэг бэлэн болов. Нэг орой хооллож суугаад насан жаргалахаа би мөнгө хураасаар агаад аавда нэг гэр авчих мөнгөтэй олчихсон. Оо тийм үү. Юун сайн юм бэ? Тэгээд ч аавч нь арих уухай болсон гээзтэй. Харин тий, аав нөгөө эгчтэйгээ хоёул асрамжийн газар байх болсон. Ааштай юу да. Тэгэд чи аавда гэр аваад өгчхөр намайг орхиод явах уу? Чамин сайхан шууд хариулж чадсангүй хэсэг түүтчиж байснаа. Үгүй дээ. Та миний бас нэг аав шүү дээ. Намайг хүнд нөхцлөөс аварч ийм сайхан амьдралтай залгуулсан хүнээ би яалаа гэж шууд орхих вүлээ. Заашгүй дээ. Харин гэрээ яаж шуухан авдаг юм бэлээ? Би маргааш аав ээжийг дагуулж яваад нөгөө зарлаад байсан худалдаан дээр очиж үздэг юм билүү? Тэгдээ. Маргааш амарх юм чин тэрэн дээр. Чамин сайхан баяртайгаар аавынхаа байрлах асрамжийн газар очин аав хэрлэн эгч хоёрыгоо дагуулan гурвуул гэр авахаар баяртайгаар сугдалцсан алхав. Тэднийг үзэгслэн сонирхож явтал чамин сайхныг нэг жаахан охин гараас нь зулгаан өөдөөс нь хараад инээхэд чамин сайхан ч өхөөрдөн гарыг нь мөн атгах тэр мөчөд гэнэт ээж нь хурч хэрэн өнөөх жаахан охиныг өргөн нүүр нь улалзан бушуухан холдлоо. Сайхнаг чамин сайханч цэвэгч энэ удаа өрөвдөнгөө ажив. Түүний галтай нүдний цог унсан харагдана. Цэвэг чамин сайхан хоёр өөдөөсөө харан инээмсэглээд мөн л гэрээ сонирхон явсаар нэг гэр бүгдийнхэн санаанд нийцсэн тул авахар болоход тэр гурвын нүүр хосгүй жаргалаар бялхан гэрэлтэв. Чамин сайхан хэдий насан жаргалыг асарч хамт байдагч яагаад ч юм ааваас нь харамлах сэтгэл өөрийн ирэхгүй төрөхөд насан жаргал өөрийгөө буруутхан хувь заяандаа гомдлон сууна. Тэрээр дахин хүүгийнхээ сургийг гаргахаар оролцсон ч нэг л бутамж муутай байв. Цагаан сар болох гээд насан жаргал дээр хүн ихэрдэг болохоор хоёул хамжилсан бууз баншаа оройд баг чимхэн хөлдөөсөөр овоо хийдийг хийгээд хөв. Битүүний ороо чамин сайхан хамт битүүлчгээд хэлж чадахгүйч гэгэлзээд байгаа нь илт байсан тул насан жаргал түүнийг аав дээрээ очиж битүүлчгээд маргааш золголтоо хийчгээд эрдээ химээгээд явуулав. Дүүгийнх нь охин түүнд туслахаар үлдэн бусд нь маргааш гэртээ золголтоо хийчгээд ирээ гэцхэн гарсны дараа зурагт харан сууж байтал гэнэт хаалганы хонхыг нь хүчтэй угсруулан дарах нь тэр. Охин гүйж очин химбэ химэн хаалга тайснаа таг болчихов. Насан жаргалахаа энд нэг ах таныг асуугаад байна. Химбэ? Гэсээр яван очвол доошоо бүхийн сүхрээд суусан залууг хүүгээ мөнийг харанхуйч гисэн таньсан тэрээр мөн л сүхрэн суун тусхан тэрэ. Аава, намайг уучлаарай. Би ихнэр хүүхдүүдээ аваад тань дээрээ бүр ирлээ. Тэнийг хүүгээ уучлаарай миний тэнгэр аава. За ингээд зохиол маань энд хүрээд өндөрлөж байна. Юуны төрөнд зохиолоо унших эрхийг олгосон Цэндийн байгальмаа зохиолчдоо сонсогчдийнхоо өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье. Сонсогчид та бүхнийг сонсоход амар ах болов уу гэд би зохиолоо хувааж оруулалгүйгээр дандаа бүтнээр оруулдаг байгаа. Тэм учраас та бүхэн зар сурталчилгаагаа бүтэн үзээд видеон дээрээ лайк дараад сэтгэлдээ үлдээгээд мөн суваг дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараад сувгаа дэмжээрэй. Ингээд дараагийн олон сонирхолтой бүтэн зохиолуудаар уулзтлаа. Түр баяртай.